No. Сайн байцгаана уу? Бүгдэнд нь одоо олон улс за орой минь ямар мундаг юм бэ? За энэ ч одоо хэдүүлээ юм бэ? 30 хэдүүлээ сургалтыг хийчихэд өнөөдөр чих сайхан өдөр байгаа. Тийм ээ. Сайн байна уу? За орой минь сайхан баярлцгааж байна уу? За их хүрсийн баярын минь хүргье. Одоо бүгдэндээ сайхан баярлцгааж байна уу? Баярын өдөр ямар мундаг олуул ороод ирсэн юм бэ? Одоо би ч өнөөдөр баг хоёулаа суух байх гэж бодоод ирсэн чинь ийм олуул ороод ирсэн байт юм уу? За тэгээд сургалтаа эхлэе. Жохон оройтой эхэлчлээ. Аль хэдийнэ 8 цаг 9 минут болжээ. Тэгээд та бүхэндээ бас энэ орой амарга мянгалан айлтгая. Тэгээ өнөөдөр их бүгдээрээ сайхан баярлж байгаа бах. Дайлангуй одоо айл өрх гэр бүлийн одоо жишээл аз жаргал болсон, тэр наран болсон тэр хүүхдүүдээ бас сайхан баярлуулж байгаа баха гэж бодож байна. Тэгээд бүгдэнд нь одоо бас баярын минь дахин хүргье. За сургалтаа эхлэе хэдүүлээ. За ер нь бол энэ сургалтын дүрмээ бол манайхаа харсан бах. За тэгэхээр энэ сургалтын дүрмээ сайхан манайхан мөрдөөрэй. Ер нь бол одоо сургалт явж явах хугацаанд бол манайхан болж игэл утасныхаа одоо тийм микийг сайхан хаагаарай. За сургалтын дундуур болж игэл бас асуулгүйгээр төгсгөл нь бичиж тэмдэглэж жаад асуугаарай гэж бодож та нараас өгсөн мээрэн. За тэгээд сургалтын дундуур одоо тийм хүндэтгэлтэй хандаж одоо дуу тасалдуулахгүй асуулт асуухгүй гэдэг одоо тэгээд мэдээж нөгөө бас утасныхаа юу гэдэг тийм микрофон юугээ шалгаарай бас сонсогдохгүй байх гэдээ орж ирдэг шүү сургалт эхлэнгууд. Тэр ийм зүйлүүдээр анхаарал бэлэн байдлаа хангаарай та нар маань. За тэгээ сургалтаа эхлэе. За би ер нь сургалт игээгүй бас нэлээд удаа баг сарын дараа хийж байгаа юм уу? Арай сар болоогүй юм болов. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ болохоор миний би бол одоо сургалт хийнэ. За тэгэхээр Ирсак гэдэг одоо энэ компани талаар цоош нь анх удаага мэдээлэл авч байгаа хүмүүс маань одоо бас гараа өргөөрэй. Хичнээн хүн байна. За өмнө нь сонсч байсан хүмүүс бас дахин сонсож те бас мэдээлэл авах гэж байгаа ч хүмүүс бол байгаа бах. Гэхдээ одоо бас анх удаага сонсох гэж байгаа тэр хүмүүст бол одоо бас би зүгээр онцгойл асуудын сургалт болгон дээр яг хэдэн хүн яг анх удаа сонсох гэж байна гэдэг. За одоогийн байдлаар бол анх удаага сонсож байгаа 5 хүн байх шиг байна. За 5 хүн гараа өргөсөн байна. За 6 хүн байна. Энд гараа өргөж байгаа нэг хүн байна. За хардлаа. 6 7 8 ч хүн байгаа юм. За ямар мундаг юм бэ? За бараг 50 3-ны 1 нь дандаа шинэ хүмүүс байх шиг байна. Тэгэд энэ сайхан баярынхаа өдөр бас хүүхдүүдээ баярлуулахын цаг хугацааны дундуур бас энэ гайхалтай боломжийг сонсох гоо зориод ороод ирсэн та нартаа бас их маш их баярлалаа. За тэгээ сургалтаа эхлэе. За Ирсак гэдэг компанийн талаар одоо та бүхэн сайхан мэдээлэл өгнө миний би. За тэгэхээр Ирсак гэдгийг одоо монголоор орчуулах юм бол эрүүл мэндийн эртнээс гэсэн утгатай ийм сайхан компани байгаа. Тэгээ турк компани. За турк нэр буюу Ирсак гэдэг нь бол монголоор орчуулвал эрүүл мэндийн эртнээс утгатай. Тэгэхээр монголчууд ч гэсэн нэг зүйлийг хэлдэг шүү дээ. Эрүүл мэндийн алд бол бүхнийг алдаа гэдэг алдсан тооцоо гэж. Тэгвэл яалтчгүй одоо энэ монголчуудын одоо энэ гүн гүнзгий философи одоо энэ оюун одоо тэ бодлын юутэй бол яаргүй илдэж яадаг бас их гайхалтай. Ийм бас их сонин санагдтiin. За дээрэс нь Ирсак компани бол танд одоо хоёр төрлийн сонголтыг бий болгоод байгаа. Нэгдүгээрт нь эко хэрэглээ, хоёрдугаарт нь өндөр орлогыг санал болгож яддаг их онцлогтой бас компаниудаас бодох юм бол за тэгвэл Ирсак компани Аны талаар бол ингээд яриа маань эхэлж байна. За тэгээ товчхон өөрийгөө бас дундуур нь танилцуулчих. За намайг бол одоо тий оюун билгийн Батбаяр гэдэг Ирсак компанид одоо бас зорж ажиллаад одоо нэг 8 сар орчим байна уу да тий ажиллаж байна энэ компанид 7-8 сар л орчим ажиллах гэж байна. Энэ хугацаанд бас Ирсак компани хүр лидер цолтой болсон. За маш олон одоо бас хүчрэг лидерүүдийг багаасаа төрүүлсэн. За энэ гайхалтай компани буйнаар миний одоо сарын орлого нэмэх 5 сая болж чадсан гараа бас би бол хаач бас хилдэг энэ гайхалтай компани. За дээрэс нь зөвхөн одоо Батбаяр ганцаараа бас ийм хэмжээний цалин аваагүй. Монголын маш олон хүмүүс энэ өндөр цалин орлогот хүрсэн. За дээрэс нь одоо баг командаас маань одоо 30-аад чхуу баг лидер цолтон төрсэн байна. Тэгэхээр одоо энэ гайхалтай боломжийг бид нэр бүхэн өөр өөрснөө та бүхэн ч гэсэн одоо энэ боломжийг бусдад олгохын тэр элчин одоо тэг түүчээлэгч нь байгаарыг та нартаа бас хүсье. За тэгээд энэ компанид бол миний би бол одоо яг төрийн албан хийхээ хажуугаар энэ гайхалтай компани зорж ажиллаад өнөөдөр бол нэмэлт орлогоо л тийм ээ 5 сая төгрөг хүргэж чадсангаар бол туйл их баяртай байд юм аа. За Ирсак компани түрүүн миний яриан дээр гарсан эрүүл мэнд гэж байгаа. За ер нь эрүүл мэнд гэдэг бол бид бүхэн одоо ойлгохтой бол зөвхөн дотроосоо ууж идээд хэрэглээд байвал эрүүл байна гэж ойлгодог бол 21 дугаар зуунд бидний даа ялангуяа одоо тийм энийг аваа яриад тааж бацсан. 21 дугаар зуунд даа ялангуяа одоо бид бүхэн яадаг вэ гэхээр ууж идэж хэрэглэхээсээ гадна
одоо гаднаасаа одоо чинь хүртэж байгаа энэ бүх зүйлээсээ хамаараад бид эрүүл аж төрөх хэсэг нь бол хамаарч идэм байна гэдгийг бол бид бүхэн энэ компанид ажилласнараа мэдчихэдэг. Тэгэхээр Irsa компани одоо жишээлбэл бүхэл сайхан бүтээгдэхүүнүүд байдаг. За тэгэхээр жишээлбэл одоо Irsa компани бол 100% одоо эко, гоо сайхны компани, ахуй хэрэглээний болоод эрүүл мэндийн ийм сайхан бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэснээр та эрүүл аж төрөх юм. Миний охин тийш очиод аав нь сургалт хийж байна. Хажууд дуурал. Энэ хүүхдийг нэг жоохон цаашаа авахаач. Тэгэхээр ийм боломжийг бол Irsa компани бол олгож яд юм аа гэдгийг бол та бүхэндээ бас хэлье. Тэгэхээр ийм байдаг. За тэгэхээр эрүүл аж төрөх бол хамгийн чухал зүйл байх. За дээрэс нь эрүүл аж төрөх боломжийг таатгаж авсныхаа хажуугаар санхүүгийн өндөр орлоготой болох боломжтой. Бүр цаашлаа санхүүгийн эрхчлөөнд өрөх боломжийг танд Irsa компани бол олгож яадаг. Энэ за ийм боломжийг олгох. За тэгвэл Irsa компани танд бусад MLM компаниудаас 3 дахин илүү өндөр цалин урамшуулыг бол манай Irsa компани олгож яадаг юм аа гэдгийг бас та нартай хэлье. За тэгэхээр та юу хийх юм гээд хүмүүс асуудаг юм. Батбараа би юу хийх юм бэ? Бата юу хийх юм бэ гэж асуудаг. Ерөөсөө л амархан. Тэр нь юу гэхээр та өөрийнхөө хэрэглээг нэг дуурт эко болгоод бусдын хэрэглээг эко болгох санал тавьснараа энэ баг командыг бүрдүүлдэг юм. Тэгэхээр энэ баг командыг тэгж бүрдүүлдэг байх нэ. Тэгэхээр ер нь бол энэ MLM бизнесийг бол ер нь бол баг бүрдүүлж ажиллах нь их чухал гэдгийг бас та нартай дахин хэлье гэж бодож байна. За Irsa компани гэдэг одоо Irsa гэж манайх зөндөө сонсож байгаа. За тэгэхээр дахин сонсож байгаа ш манай лидер гишүүдүүд маань байгаа. Анх удаа орж ирсэн одоо тэр 7-8 хүнтэй товчхон танилцуулахад Irsa компани бол 2002 оноос бол одоо 2 онд бол байгуулагдсан Турк улсын компани байж. За Турк улсын Дениз хотод бол анх одоо уламжилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ийм компани байж. Уламжилтын чиглэл гэдэг нь юу юм бэ гэхээр одоо уламжилт маркетингийн арга хэрэгсэл байхгүй юу. За тэр нь юу вэ гэхээр одоо жишээлбэл үйлдвэрээс гараад бөөний төвөөс зах худалдааны төвөөр дамжуулагдаж бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг байсан байна. Сүлжээний биш байсан байна шүү дээ. Ийм байдгаараа. За тэрний дүүс олж байгаарай. За тэгэхээр ийм байна. За манай Irsa компани онцлог нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн 21 жилийн туршлагатай. За бүх бараа бүтээгдэхүүн 100% одоо органик буюу байгалийн гаралтай. За дээрэс нь ургамлын гаралтай, өөх тос, үнэртэн, парбин, лорел, сульфат, фосфат, ботор зэрэг болоод химийн болоод синтетик нэглүүдийг огт агуулаагүй, огт нэмэлтүүд агуулаагүй их гайхалтай бүтээгдэхүүн байдаг. За тэгээ энэ зурган дээр та бүхэнд одоо харагдаж байна да. За энэ юу вэ гэхээр энэ EcoGert гэдэг одоо энэ сертификат байна. Энэ яадаг гэхээр манай Irsa компани өөрөө түүхийдээ тариалдаг компани байдیں۔ За тэгвэл түүхийдээ одоо чинь те тариалдаг компани хөрсийн 3 жилийн хугацаанд судалж үзээд ямар нэгэн одоо те юу гэдэг химийн найрлага одоо бордоо тийм ээ ямар нэгэн зүйл нэмэлт зүйл ашиглахгүйгээр органикоор нургуулад газар тариаландаа ургуулдаг компанид олгодог байх. За тэгвэл ISO гэж байна. ISO бол одоо нэгсэндээ тухайн одоо те юуны тухайн одоо байгууллагын бүтээгдэхүүн үйл ажиллагаан дээр тавигддаг стандарт гэдэг. Одоо манайхан бол бүгд мэдэн шүү дээ. Маш том стандарт гэдэг. Дэлхийн хэмжээний стандарт гэдэг. Тэгэхээр одоо тухайн одоо бүтээгдэхүүн үйл ажиллагаа үйлчлэгэн дээр тавигддаг стандартууд манай Irsa компани хангадаг байна. Одоо ISO 9000 гэж бид бүхэн мэддэг шүү дээ. Тэгэл ISO 27000, ISO 31000 гэдэг ч юм уу. За тэгвэл ISO-гоос гадна GMP гэдэг стандарт байна шүү дээ. За GMP гэдэг стандарт нь ямар хүчтэй стандарт вэ гэхээр Европын холбооны улс орнуудад одоо мөрдөгддөг ийм стандарт гэж байдаг. За энэ ямар ч юм хэрэг үйлдвэрийн орчинд одоо мөрдөгддөг ийм стандарт. Тэгэхээр үйлдвэрийн орчинд бол эрүүл ахуй болоод аюулгүй байдлыг номер 1 тавьж одоо чадсан компанид олгодог стандарт байх нэ. За тэгвэл бид бүхэн дараагийн онцлог хамгийн гол зүйлийг онцлоо яриад байдаг зүйл нь юу гэхээр халал гэдэг стандарт байдаг. За халал гэдэг стандарт нь ямар учиртай юм бэ гэхээр исламын шашинтай улс орнуудад баримтлагддаг. Исламын шашин гэдэг бол одоо бид хүн мэдэн шүү дээ. Одоо маш их чанга хатуу сургаалтай. Ер нь шашны номлол нь маш одоо амьдралынх нь одоо хууль дүрм журмыг тогтоож яадаг юм исламын шашны одоо сургаал бол тийм байдаг шүү дээ. За тэгвэл энэ исламын шашны одоо үзэл сургаал дээр үндэслэгдсэн ийм одоо стандарт байдаг байх нь. За тэгвэл энэ стандарт халал гэдэг стандартыг бид бүхэн одоо жишээлбэл Irsa компани яагаад хангад юм бэ гэвэл Irsa компани үйлдвэрийн процесс нь бүхэл бүтэн одоо бүрэн автоматсан. Хүний гарын бие одоо оролцоог хүний гарын оролцоо байхгүй тий. Бүх одоо яг нь үйлдвэрийн тэр процесс хабагла боодлын үйлдвэр тэр эрүүл мэндийн гоо сайхны гэдэг энэ бүтээгдэхүүн бүгд хүний гарын оролцоогоор бүрэн автоматсан үйлдвэр байж байгаа их онцлогтой байж байгаа гэсэн. За дээрэс нь Irsa компанид бас одоо дараагийн зүйл нь юу байдаг вэ гэхээр энэ Irsa компани бол ингээд дээрэс нь хүний гарын оролцоогүй учраас нөгөөсөө хүн гэдэг чинь өөрийг хэдий цэвэрлэх гэсэн хүний биенээс одоо тий 30 секунд тутамд одоо яг нэг ямар нэгэн бактери вирус ингээд тухайн байга орчинд тарааж ингээд хайжид юм байна л да хүн гэдэг чинь одоо бид нар өөрсдөө усанд ороод цэвэрхэн байгаа гэж боддог ч гэсэн ер нь бол хүн гэдэг чинь бас байгалийн бодгол учраас өөрөөсөө ямар нэгэн юм бас ийм юу зүйлүүдийг гадагшлуулж яадаг байх нь байна. За тэгвэл манай Irsa компани бол бүрэн автоматсан учраас ямар нэгэн хүний гарын оролцоог учраас ийм одоо орчин бүрдэхгүй. Дээрээс нь хасах нэмэх неон гэрлэрээ үйлдвэрийн орчин ариутгах гэдэг их онцлогтой байдаг байна.
За тэгээд ер нь халаал стандартыг ахаа зүгээр энгийнээр тайлбарлаад та бүхэнд маш энгийн ойлгомжтой хэлье яг бол хуурч мэхлэхгүй, худлаа хийхгүй, хулгай хийхгүй бүх бараа бүтээгдэхүүн цэвэр одоо 100% эко байх зарчмын тулгуурлагаар их онцлогтой манай Ирсак компани маань бүтээгдэхүүнүүд нь тий. Тэгэхээр ийм байдгаар их онцлогтой бус компаниудаас гэж би та нартай хэлье. Халаал стандарт гэдэг бол одоо өөрөө маш гайхалтай ийм одоо олон улсын стандарт юм стандартуудын хаан гэд хэлсэн ч бараг буруутахааргүй шүү. Маш өндөр хатуу шаардлага тавьдаг стандарт. За тэгээд түрүүн миний яриан дээр гарсан компанийнхаа одоо бас ер нь бол танилцуулга маань үргэлжилж байна. За жишээл өөрийн гэсэн газар тариалантай. За одоо Ирсак компани дэрэгдээ одоо эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгүүдтэй байдаг. Тэр нь жишээлбэл эрдэм шинжилгээ шинжилгээний хүрээлэн, инновацийн хүрээлэн, хөнгөн эмчилгээний төвч гэдэг юм одоо тий эрдэм шинжилгээ хүрээлэн лабораториудтай байдаг байна. За 6 том үйлдвэрээс салбарсан 20 гаруй охин компанитай маань Ирсак компани. За тэгэхээр болвол маш том групп компани байх гэж ойлгох юм. За тэгээд тэр байтугас одоо бүх бараа бүтээгдэхүүн эко, за тэр байтугас хабаглаа боодлын үйлдвэртэй тийм ээ тээвэр логистикийн компанитай ийм групп компани. За тэгээд ер нь бол би энэ дээр ганц зүйлийг жишээ татаад ярьдаг. Хүмүүс ингээд танай компани чинь хэр найдвартай юм бэ? Дампуурч үедээ ингэх үедээ гэдэг ингээд асуудаг л да. Та бүхнээс ч гэсэн асуух байх гэж бодож байна. За тэгвэл юу гэж хэлэх вэ гэхээр нэг жишээг би татах гэдэг юм. За энэ дээр юу вэ гэхээр Монгол одоо чинь ковид цар тахлын одоо дэлхийн нийтээр л боллоо. Ковид цар тахлын үед бол зүгээр энгийн хийгээ компани бол шууд одоо тийм энэ цар тахлын үед нь шууд санхүү эдийн засгийн хувьд хямралд ороод шууд одоо ингээ хаалга барьсан маш олон тохиолдол байгаа. Тэгвэл Ирсак компани хувьд одоо жишээ татаад ярил л та. Сая одоо 2023 он 1 сард байна одоо 1-р удирдлагчтай хэдүүлээ санаж байгаа бол 38 мянган хүн одоо Туркт болсон газар хөдлөлтийн улмаас өөд боллоо. За энэ хугацаанд жишээлбэл энэ одоо үйл явдлын одоо тий тухайн процессын үед Ирсак компани тээвэр логистикийн компанитай байсан тэр компани нь одоо нэгсэндээ тэр газар хөдлөлтийн улмаас бол шууд ингээд арчигдсан байхгүй болсон гэсэн хөрснөөс байхгүйсэн байна. Ийм байсан. За гэтэл энэ хугацаанд одоо Ирсак компани дэлхийд 23 улсад 46 салбартай үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл энэ хугацаанд нөгөө бараа бүтээгдэхүүн тасалдал гэдэг бол одоо огт үүсгэлгүйгээр ингээд үйл ажиллагаагаа явуулж ингээд ирсэн. Тэгэхээр одоо нэгснээ энэ дэр би жишээ татах гэдэг нь болохоор компани гэдэг бол өөрөө групп компани компани ялгааны. Нэг компанид санхүү эдийн засгийн үйл ажиллагааны доголдолд орлоо гэхэд нөгөө компани нөгөө одоо компанийнхаа үйл ажиллагааг нөхөж идэгээр их онцлогтой байдаг. Тэгэхээр энэ дээр бол та нарт маань бас нөгөө шатад төлөгдөхгүй энэ компани чинь хэр найдвартай гэдэг асуулт бол эргэлзээ байхгүй байх гэж. За Ирсак компани бол одоо олон улсын 43 сертификаттай. Яагаад сертификаттай юм бэ гэхээр энэ Ирсак компани бүтээгдэхүүн өөрөө эко байдаг. Тэр өдгөө гадна талын сабаглаа боодол буюу одоо бид бүхэн харах юм бол хуманцар сав гэж харах баг. Гэтэл энэ бол одоо байгаль орчиндөө ээлтэй 3-6 сарын дотор одоо магадгүй та цэцэг тарьдаг бол тэр цэцгнийхээ дор хайшлаад хийх. Магадгүй ногоо тарьдаг бол тэр хөрсөндөө бордоо болгож ашиглах боломжтойгоор их онцлогтой байж байдаг. Тийм ээ. Тэгэхээр энүүгээрээ бас их боломжтой. Тэгэхээр энийг бол бид бүхэн явах гэхээр доторх нь хүндээ ээлтэй юм байна. Гаднахад сабаглаа бодлон гэсэн байгальдаа одоо хөрсөндөө шингээд бордоо болдгоор их онцлогтой. Энгийн хумантарсаа бол дэлхийд дээр одоо 100-аас 300 жил одоо тогтвортой тийм үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. За хост хаагаар. За тэгэхээр ийм байдгаар их онцлогтой байдаг байна. За мөн дээрэс нь одоо бол манай Ирсак компани 2006 оноос эхлээд бол MLM буюу одоо сүлжээний маркетинг шилжсэн байж байдаг. Анх бол эхлэхдээ бол шууд сүлжээний компани биш байсан гэж би та бүхэнд бол түрүүнд ярьсан тийм ээ. За тэгвэл одоо 2006 онд бол MLM буюу сүлжээний маркетинг шилжсэн гэрээ бас онцлогтой. За ингээд үйл ажиллагаа явуулж ягаад Герман улс руу гарсан байж байдаг. За Герман улс бол одоо бид бүхэн энэ дэр жишээ татж ярих юм бол их 8-ын улс, их 20-ын улс гэдэг G8, G20 гэж ярьдаг шүү дээ. Дэлхийн одоо шинэ дайлангуй Европын холбооны бодлогыг тодорхойлдог юм том улс гүрэн байдаг тийм. За тэгвэл энэ Герман улс буюу ари үндэстэн бол тухайн улсын ард иргэдэд хэрэглүүлэх төр бараа бүтээгдэхүүн, өмсөж зүүх юм зүйлд нь хүртэл маш хатуу стандарт тавьдаг. Маш чанарын шаардлагыг номерыг тавьдаг үндэстэн. Гэтэл энэ 2006 онд энэ одоо тийм ээ та бүхний бид хэдий одоо өнөөдөр яриад байгаа Ирсак компаниг бол ард иргэдэд хэрэглүүлэх энэ бүх зөвшөөрлөл өгчихсөн байдгаар их онцлогтой байдаг байна. Тэгэхээр одоо та бүхэн ч гэсэн одоо эргэлзэх шаардлага гэж би та нартай хэлэх гээд байгаа санаа нь энэ байна. За ийм за дээрэс нь одоо энэ Германаар дамжаад Европын холбооны улс орнууд үйл ажиллагаа явуулж байна. За чинь Норвег, Финланд, Швейцар, Швед гэдэг юм одоо энэ бол улсуудад үйл ажиллагаа явуулж байна. За дээрэс нь Төв Азийн улс орнууд буюу одоо Станы орнууд гэж ярьдаг л да. Казахстан одоо тий Узбекистан, Тажикстан гэдэг Кыргызстан ч гэдэг юм. Энэ Станы орнуудад үйл ажиллагаа явуулж байна. За мөн Оросын холбооноос Украин гэдэг одоо тий. За 2022 онд болохоор Монгол улсад бол 8 сарын 19-нд бол албан ёсоор одоо нээлттэй хийж орж ирсэн 100% хөрөнгө оруулалтаар хийж орж ирсэн ийм компани байж байгаа. За манайх ингээ нэг зүйлийг асуудаг. Энэ ч компани хаа байд юм бэ? Хууль ёсны хүн гэдэг. Монгол улсын Улаанбаатар хотод байрладаг, Жаргалан хотод байрладаг ийм компани байж байгаа. За Монгол улсын бүртгэлтэй, нийгмийн даатгал, татвар тийм ээ нөөтөө төлдөг. За тэр дотор таны одоо захиалсан бараа бүтээгдэхүүн нөөтийн баримт заавал дагаж өчтгөр их онцлогтой ийм компани байж байгаа шүү гэдэг бас та нартай хэлье.
Тэгэхээр эргэлзэх, тэнэгэлзэх шаардлага танд байхгүй нэ шүү гэдэг бас хэллээ тийм ээ. За тэгэхээр ингээд 2022 оны 8 сарын 19 гэдэг бол өнөөдөр 8 сар гаруй болж байгаа. Цоо шинхэн компани талаар, цоо шинхэн бизнесийн талаар би танд санал тавьж яана гэж ойлгох нь шүү таад маань. За ингэж ойлгоорой. За тэгвэл Irsa компани бол одоо бүтээгдэхүүний суурь төвхөд би бас тайлбарж өгөх дуртай. Ер нь манай Irsa компани бүтээгдэхүүн та бүхэн сонсоод үнэхээр гайхалтай гинэ гэж ингээд ам уралдаа сонссон байх. За тэр ногоон тосон супер ингээд улаан тосон супер ингээд сонсоод. За ер нь гэхдээ бүтээгдэхүүн болгон маш гайхалтай үр дүн үзүүлдэг. За тэр нь одоо жишээлбэл юу юм бэ гэхээр Irsa компани маань одоо тий гол суурь төвхөд буюу өөрөө газар тариалан гэсэн. За энэ суурь төвхөдийг өөрөө газар тариаланда тарьж ургуулдаг. За тэгвэл энэ дээр юу юм бэ гэх юм бол бүтээгдэхүүн суурь төвхөд одоо тий 250 гаруй бүтээгдэхүүнтэй манай Irsa компани. Гэтэл энэ суурь төвхөд нь бол савнгийн самрын мод буюу одоо тэр Rita гэдэг үр жимс байдаг. За энэ нь бол 25 нэр төрлийн бактери вирусыг устгах чадвартай байгалийн цэвэр бүтээл антиоксидант байдаг байх нь. За тэгвэл эртний одоо буддын гүн ухааны одоо чинь аюурмедийн одоо судар гэж байдаг. Одоо тий эрүүл мэндийн судар юм байна л да. За энэ сударч юуг тэрэлж үлдээсэн бэ гэхээр хүний арьсаас эзэж салдгүй одоо витолиго, арьс цайрах өвчин, гих мэт өвчнийг бол зөвхөн савнгийн самрын мод буюу Rita гэдэг үр жимсээр одоо тий арилгах одоо ийм болно гэсэн юм судартай байд юм байна. За тэгээд савнгийн самрын мод буюу Rita нь бол одоо жишээлбэл халуун бус орны нутагт ургадаг. Өмнөд Америк, одоо Энэтхэг, Мексик гэдэгсгээл одоо энэ улс орнуудад ургадаг гэсэн жишээ та тий. За тэгвэл энэ савнгийн самрын мод гэдэг одоо жишээлбэл үр жимсийг бид бүхэн бас нэг кейс татаж ярьдаг л да. За тэрний юу вэ гэвэл энтхийн гангам мөрөн гэж байдаг. Одоо бид бүхэн бол одоо энтхийн одоо кино үзэхдээ ч юм уу энтхийн мэдээ үзэхдээ за магадгүй зарим нь очиод аялал зугаалж явахдаа ч гэсэн үзсэн байж магадгүй. За энтхийн гам мөрөнгө одоо хэдүүлээ ингээд үзсэн бай очиод ингээд зураг телевизээр ч юм ингээд үзэхээр юу яадаг шүү дээ нэгсэн доо. Яаж үдэг вэ? Нэг талд нь одоо жишээлбэл мал амт нь ундаалж яадаг. Нөгөө талд нь энтгчүүд хувцаа угааж яадаг. Нөгөө талд нь одоо бас энтгчүүд маань одоо яг ундны усаа авч яадаг. Тийм ээ. Нөгөө талд нь усанд орж идэг ч гэдэм. За нөгөө талд нь одоо шинэ хүнээ чандарлаа тэр одоо ганг мөрөндөө ингээд орхиж яадаг тийм цацаж яадаг. За гэтэл энийг одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд судалсан байгаа. Яагаад гэвэл ийм их одоо бохирдолтой юм шиг харагдаж байгаа энэ гол мөрний айс саваар амьдарч байгаа хүмүүс яагаад гидсний болоод халдвартаас өвчнөр одоо өвчлөхгүй байгаа юм болоо гэж бодоод ингээд судлаад үтсэн бай. Ингээд судлаад үтсэн чинь хамгийн гайхалтай нь яасан бэхээр энтхийн ганг бүрнийхээ эрэг хөвөөгөр нөгөө савнгийн самрын мод Rita гэдэг үр жимс нь өөр ингээд ургадаг. За ингээд зурган дээр одоо харагдаж байна. Анх ургахтаа ингээд ногоон болоод за боловсроод ингээд болоод ихээр хүрэн болоод ингээд нэгсэндөө энэ нөгөө мөчрөөс бүнжигнээд унаад нөгөө ганг бүрнгийнхаа одоо энэ яах нь ёо ус руугаа унаад нөгөө 25 нэр төрлийн нэм бактери вирусыг устгаад эрүүлжүүлдгээр их онцлогтой. Энэ одоо экосистемийг олж тогтоосон байна. А энийг манай Irsa компани эргэлж Бакирсер гэдэг хүмүүс одоо олж мэдээд за энэ Rita гэдэг үр жимсийг бол Irsa компани бүтээгдэхүүндээ одоо ашиглах одоо патентыг дэлхийд эзэмшиж байгаа ийм компани байдгаараа онцлогтой шүү гэдэг бас та нартай хэлье. За тэгээ ерөн савнгийн самрын мод гэдэг ургамал нь өөрөө зүгээр байгалийн ийм одоо тий органик байдлаараа жишээлбэл угаалгын унтаг болдог, савн шампунь болдог, амжируулагч болдог. За pH-ийн түвшин маш багт арьс үсийг одоо төгс цэвэрлэж, өрөвсөл, хуур ашиг, гүйжүүлэгчийг багасгадаг. За бактери эсрэг хөргөх үйлчилгээтэй, эдгээх, тэжээл өгөх, зөөдрүүлэх, мөн цайруулах үйлчилгээтэй. За үс унахаас сэргийлэн, үсний хагийг арилгах, үсийг одоо чинь зөөлөн гялцсан одоо тэ өтгөн хар болгож ургуулдаг ч гэдэм маш юм олон талын ижидтэй ийм одоо ургамал байдгаар их онцлогтой байдаг байна. За дээрэс нь одоо манай Irsa компани бүтээгдэхүүний чиглэл гэж байгаа. Түрүүнд миний ярьсанчлан 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байгаа. За энэ жишээлбэл гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн гэж байгаа. За гэрийн эзэгтэй одоо хүн болгонд юу хэрэгтэй байдаг вэ? Тэр бүгд байж байгаа тийм. За тэр нь юу байдаг вэ гэхээр жишээлбэл одоо зүгээр та савн шампунь бок хэрэгэлдэг байх. Тэр чинь байж байна. За тэр чинь байж байна. Гэхдээ манай Irsa компани бүтээгдэхүүн нь бусад одоо зах худалдааны төвдөр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнээс онцлог нь эко гэдгээр яалгардаг тийм ээ эко английн бүтээгдэхүүн байдаг. За өнөөдөр бидний одоо хэрэгжилж байгаа тэр бүтээгдэхүүн жишээлбэл одоо яадаг байх нь маш их одоо химийн найрлах синтетик нэгдлүүдийг их одоо өндөр тунгаар агуулмжтай байж идгээр их онцлогтой. Тэгвэл манай Irsa бол тийм зүйл байхгүй бахараа их онцлогтой байдаг шүү. Органик байдлаараа тийм ээ. За тэгээд мэдээж тол барилгагч одоо тий тол барилгагч, тос арилгагч гэдэг одоо тэгээд гэрийн эзэгтэй аяг тавг угаагч хүртэл гэдэг байж байгаа. Хамгийн онцлогтой тийм байдаг байна. За гоёлын гоо сайхны бүтээгдэхүүн. За гэрийн эзэгтэй эмэгтэй та бүхэнд хамгийн одоо жишээлбэл өдөр болгон кремээ төрхтэй, пудрээ төрхтэй тий нүдний харандаа контр гэж хэрэгэлдэг байх. Тэгвэл энэ бүгд уруулан өнгөлөгч, уруулын бодогч гэдэг юм. За энэ бүгд Irsa компанид байдаг байх нэ. Тэр утгаар Irsa жишээлбэл нүдний харандаа нүртэл хараа сайжруулдаг жишээтэй байдаг. Бүр сонирн байгааз. За ингэ байж байгаа. За дээрэс нүүрний арьс арчилгаа гэдэг. За нүүрний арьс арчилгааны дотроо жишээлбэл Irsa компани
одоо чи манайхан сонсч байсан бол алдартай улаан тос гэж байдаг. Goji berry гэдэг тос байж байгаа. За энэ хоёр тос серумт ингээ хавсруулж хэрэглүүл одоо манай бискүүчүүдийн дайгаа хотын бискүүчүүдийн асуудал байдаг нь юу гэх нэг үрчлээ гэдэг айдас байдаг шүү дээ. За тэгвэл энэ хооронд одоо үүссэн үрчлээнд манайхан гадныхан одоо бич хавлаад байдаг. Тэр нь юу вэ? Botox гэж байдаг. Магадгүй зарим нь мис ажилбар хэлэхэд татуулдаг арьсан. За тэгвэл магадгүй за botox шахуулаа гэж бодъё л хэдүүлээ. Хүний арьсны хоёр биетийн дундуур гадны биет орохоор магадгүй 5-10 жилийн дараа нөгөө арьсны хор тавдарч зүргэх сэтэл байж болно. За тэгвэл та ямар нэгэн мисийн болоод мисийн бус аргаар одоо тий энэ яах нь мисийн аргаар үрчлэгээ асуудлаа шийдэхээс илүү мисийн бус аргаар эко бүтээгдэхүүн хэрэглээд 3-6 сарын дотор одоо жишээлбэл энэ бүсгүүчүүд маань үрчлээнийхээ асуудлыг шийдэж болох боломжтой. Шингэн ботокс гэдэг нэрлэгддэг одоо алтар тос, улаан тос гэж байна. Goji berry тос байж байна. За энийг хэрэглэх боломж жишээдтэй ярил. За маш олон бүтээгдэхүүн байгаа. Эрүүл нүүрний бүтээгдэхүүн те гоо сахны бүтээгдэхүүн дээр бол гайхалтай бүтээгдэхүүн байж байгаа. За биеийн арьс ашиглагын бүтээгдэхүүн гэдэг дээр бол одоо чи биеийн шингэн савн, биеийн одоо бисрозны тос ч гэдэг юм уу, биеийн арьс чангалах тос тэг цэлүү тарилгадаг тос ч гэдэг юм уу гэдэг маш олон зүйлүүд байгаа. За анх бол манай эхнэр одоо чи спонсорхоо сургалтанд сууж ирчээ юу гэж ярьжсэн бэ гэхээр Ирсак компани сургалтанд сууж ирчээд биеийн шингэн савн арьс чангалтын гэлээгээ ярьжсэн. Тэгээд мэдээж одоо та бүхэн ч гэсэн сонсоод бас жоохон энэ төвтэй сонсогдох. Би ч гэсэн анх бодож байхдаа за бас арай жоохон гэтрүүлж ярьж яалаа гэж бодож ирсэн бол яалт ч Ирсак компани биеийн шингэн савн бол арьсны чи нүкс өв эдийг одоо тий онгойлгодог. Нэгснэ хүний арьс гэдэг бол өөрөө амьсгалд эрхтэй юм байна л та. Тий тэр энэ яадаг байх нь арсыг одоо жишээлбэл маш гоё ингээд нүкс өвийг нээж өгдөг, арсыг гоё чангалж өгдөг, чигшүүлж өгдөг. За магадгүй та Ирсак компани биеийн шингэн савгаар бие угаах юм бол тос төрхнө гэдэг ойлголт бол байхгүй гэж бас би танд хэлж болно. Арс ч маш гоё зөөлөн болдог тий толгоор ийм байдаг. Тэгэхээр арсаа дамжуулаад эрүүлжих гэдэг шинжлэх ухааны манай Ирсак компани бас хөгжүүлэрэг онцлогтой гэдэг бас та нартай хэлье. За өвчин намдах өрөвсөлт авах гэдэг мэдээж ногоон тос гэж байдаг. Манайхан мэдж байгаа шүү дээ тий. Клин бол гэдэг ногоон тос гэдэг. За ямар нэгэн бүхэл төрлийн өвчин өрөвсөлт хэрэгэлдэг тийм ээ. Энийг бол та бол бүгд нь ашиглал. Одоо бүхэл одоо хаана өвдөж тэндээ ашиглана. Хоолой өвдлөө гаднаас нь төрх нуруу бүр өвдлөө нурундаа төрх нь тийм ээ. Толгой өвдлөө энэ хоёр одоо чамархайдаа төрх нь гэдэг юм ингээд маш олон зүйлүүд. За тэгээ ногоон тосны ачаар одоо маш олон хүмүүс асуудлуудаа шийдсэн. Эхний хэнгэрийн асуудлаа шийдсэн байх шээтэй. Хоолойны ангины асуудлаа шийдсэн. За тэр нь бол ингээд үе юм ч хөрөнгө хөрших за даралт ихсэж гэдэг юм уу. За тэг хүүхд цэцэг алдах халуурах гэдэг бүхэл зүйлэр гэдэг. Энэ нь бол монголчууд 103 гэж нэрлэдэг байгаа. За ийм ногоон. За дээрэс нь бол өвчин намдах бас нэг одоо тосыг би зурмслаад яри. Бургасны ханттай тос гэ байдаг. 334 гэ. Тэр бол одоо кулказимын хондротыг өндөр тунгаар агуулсан үеийн шингэн нөхдөж гэдэг юм уу хүн хэлбэрийн одоо архаг хэлбэрийн одоо нурууны суулттай үеиндээ ясны ургалттай хүмүүс бол одоо энэ хоёр ногоонцог хавсраад хэрэглүүд илүү үр дүнтэй байдаг шүү гэдэг бас хэлье. За ингээд товчлоод өрлөө. За үс ажиллагааны бүтээгдэхүүн дотор бол 13 нэр төрлийн бүтээгдэхүүн байж байгаа Ирсак. За тэр нь 13 нэр төрлийн шампунь гэсэн. За боржгор үсник, бодогтой үсник, шулуун үсник, тослог үсник ч гэдэг юм уу те. Тэр байтугай бүр цагаан үсийг харуулдаг био шампунь хүртэл байдаг маань. Тэгэхээр маш гайхалтай үр дүнгээ өгдөг. Тэгэхээр ер нь бол Ирсакийн шампунаар та нэг 2-3 угаахаар үсний одоо унал зогсно, хаг арилна гэдгээр танд бас амлж чадна. Маш гайхалтай үр дүнгээ өгдөг. Ер нь бол үснийхээ юунд яадгүйгээр онцлог байдаг. За тэгээд үнэртэй ус гэж байна. Үнэртэй ус нь бол маш гоё тансаг зэрэглэлийн парфюм буюу одоо тосон английн одоо тэ араб маягийн үнэртэй ус байдаг. За үний хувьд ч гэсэн 76,000-аас 140 50 60,000-ын хооронд бол одоо үнэтэй. За дээрэс нь тогтцол 48 цаг үнрээ барьдаг. За магадгүй жоохон ноол руу идлээд одоо ус мөсрөгөө цэцэх юм бол 72 цаг гэдэг маш удаан үнрээ барьдаг их гайхалтай үнэтэй усны цуурлууд байгаа. Тэрийг бас сонирхож болно. За гоо сайхан ингээд бол энэ бүтээгдэхүүнүүд ингээд явж байна. За тэгвэл эрүүл мэндийн болоод тураах гэсэн кофе цайнууд байж байна. Одоо маш гайхалтай копинууд байгаа. Энэ одоо удахгүй 6 сарын ихээр болол одоо худалдаанд орох гэж байна. Ирсак компани одоо агуулгатай бол аль хэдийн буугаад өргөдчихсэн бэлэн худалдаалах бэлэн болоо байж байна. За төв Ирсак компани одоо төв Ирсак группээс зөвшөөрлөх нь бол хүлээж байгаа мэлээ. Монгол Ирсак одоо салбар компани маань. Тэгэхээр энэ бол удахгүй сайтд ороод борлуулж эхэлнэ. Тэгэхээр бол өөрөө копи уудаг өдөртмийн копи цайндаа бид нар уугаад эргүүлчих боломжтой бас боломж гэдгээр Ирсак компани олгодог. Гэхдээ бусад компани копитой харьцуулах юм бол эко гэдгээр бас англи улсын копинууд байгаа. Гэхдээ Ирсакийн копиг хэрвээ та уухаар баг багаар уу тасгана. Нэг ууттай копиг магадгүй ихний удаа ууж 3-4 хувааж ууж бие дасахгүй бол эхлээд одоо жоохон зүрхэн дөлөөлөх юм уу те. Ингээд янз янзын бас жоохон юу гэдэг ингээд ихний мэдрэг байдал ажиглагдсан шүү гэдэг бас та нартай хэлье. За эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж байгаа. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн дотор л манайх одоо бүхэл төрлийн бүтээгдэхүүн байгаа юм. Тэр нь юу гэдэм бэ гэхээр одоо тэгээд кальц, омега гэх. Гэхдээ онцлог нь манай Ирсакийн бүтээгдэхүүн яг нөө байгалийн аргаар гаргаж авсан гар их онцлогтой шүү манайх. Тийм таримл болоод нөгөө өсгүүрийн аргаар гаргаж аваагүй гараа 100% байгалийн гаралтай. Тэгээ маш гайхалтай үр дүнгээ өгдөг. Тийм ээ. За дээрэс нь би зөв эрүүл мэндийн бүтээгдэхүүн дотор хоёр зүйлийг би онцолж яхих хүсдэг. Өнөөдөр ярьж байгаа юм. За тэр нь юу гэдэг вэ гэхээр
Өнөөдөр Ирсак компани одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та бүхэн монголчууд одоо 2022 оны төгсгөл монголчуудыг хор тавдраар номер 1 үндэсний дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлалцсан. Жишээлбэл монголчууд илгэний хор тавдраараа, хотоодны хор тавдраар дэлхийд бол одоо толгой зөгч байна. Тийм ээ. За тэгвэл энэ хор тавдрын одоо эсийг 95% дарангуулдаг бүтээгдэхүүн зөвхөн Ирсакт байна. Тэгэхээр та магадгүй хайртай хань ижил үр хүүхэд аав ээжигээ тийм ээ хор тавдраас урьдчилан сэргийлэх энэ боломжийг бол та бүхэнд байгаа шүү гэдгийг бол хэлье гэж бодож байна. За дээрэс нь одоо хоёр дахь одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн би жишээ татах гэдэг юм. Монголчууд одоо та бүхэн ч гэсэн одоо энэ хэдүүлэнийг төвчүүлээ байх шиг байна. За тэгэхээр хэдүүлээ хүүхдийн баярын өдөрч ингэж орж ирж та нартай талархаж байна. Гэхдээ нэг асуудал байдаг шүү дээ монголчууд бид бүхэнд. Одоо ойр тойрны хин нэгэн батаа дулмаа дондог гэж ярьдаг шүү дээ тий. Тэр одоо хамаатны чинь хин нэг ойр дотны чинь хин нэг магадгүй жоох ингээд арх дарс жоох уух гад байдаг, уучаад байдаг. Тэгээ уухгүй гэж хэлсээр маргааш нь уучаад ирдэг ч юм уу. За энэ бол нэгсэнд одоо хүнээс одоо тий нэг донтолж явагдаад байгаа. Хүний тархинд серотонин гэдэг бодис өөрөө ялгардаг. Тэр серотонин гэдэг бодис нь одоо хүнд маш гоё тааламжтай аз жаргалыг бэлгэдэг. Тэгэхээр тэр нь өөрөө ингээд өөр ирэхгүй тэр ингээд донтуулаад идэг. Тэгэхээр энэ бодис одоо ялгараад байна. Дээрээс нь одоо бас тэгэхээр өөрийн мэдлэг уугаад ахна шүү дээ. Уухгүй жамл сэрнэ маргааш нь уучаад ирдэг бол. Тийм үү? За дээрээс нь одоо бага насны хүмүүс айлангуй сүүлийн үед яадаг вэ гэхээр нөгөө дэлгэцэн донтдог тий. Утас өхөр дугаачдаг, утас авахар гэдгээс аваад дондох ч юм уу. Энэ бол донтоод байна. Тийм үү? Донтолтын нэг юм. За дээрээс нь одоо хүүхдүүд жишээлбэл юу байж гэн гэхээр нөгөө юу яадаг шүү дээ. Одоо сүүлийн үед энэ манай хотын хүүхдүүд айлангуй газ нэрэлж мансуурдаг гэж сонсож байгаа хөх манайхаа. Энэ бас донтолт. Дээрээс нь жоохон одоо баян чинэлэг айлын хүүхдүүд жишээлбэл харт амих хэрэгэлдэг. Тэр энэ донтолт явагдаад байгаа. За тэгвэл энэ донтолтыг одоо 95% саармагжуулдаг 7 хоногийн дараанаас илгэний ферментүүдийг зэвшүүлдэг ийм гайхалтай бүтээгдэхүүн манай Ирсакт байна. Тэгэхээр энэ одоо Ирсакийн хоёр бүтээгдэхүүнийг би зүгээр та бүхэнд онцлээ. За тэгээд цаана зөндөө олон байгаа. Зүрхний одоо өвчтэй явсууд уух юм бол одоо тэр үед зүрхний колит гэдэг өвчин одоо тэр бүтээгдэхүүнийг уух юм бол маш гайхалтай үр дүн нөлөө үзүүлэх. Тэр үед бүдүүн нарийн гэж хотоодны шархлаа одоо эмчлэг бүтээгдэхүүн хүртэл байж байна. Маш олон зүйлийн бүтээгдэхүүн байна. Би зүгээр хоёр зүйлийг монголчууд өнөөдөр хор тавдар энэ одоо донтолтын эмгээс салах асуудал бол монголчуудын айл болгоны нэг асуудал байдаг шүү дээ. Тэгвэл энэ асуудлаа бид бүхэн энэ гайхалтай компани ачаар шийдвэрлэх боломжтой шүү гэдгийг одоо бас та нартай хэлье. За тэгэхээр энэ боломжийг одоо бас та нартай дуулгая. За тэгээ Батбаяр яагаад Ирсак компанийг сонгосон бэ гэдгийг та нартай бас тайлбарлая. Та бүхэн ч гэсэн миний санал бодолтойгоо нийцэх байх гэж бодож байна. За тэгвэл нэгдүгээр Ирсак компанийг сонгох болсон хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт нь Ирсак компани 100% цааш нээлттэй зах зээл шинэ компани байна. Тэ? Орж ир 8 сар болох гэж байгаа. Өнөөдөр Монгол топ гэж яригдж байгаа боловч энэ хүмүүс бас хараахан топ болох. Тэ? Тэр цаг үеийг хараач болоогүй би хараад байгаа. Тэр танд маш том одоо боломж орон зай таны өмнө нээлттэй байна. Одоо та эхэлж байгаа танд бүрэн боломж байна. За дээрэс нь манай Ирсак компани одоо 21 дугаар зууны ололт болсон шинжлэх ухааны ноу-хау шингэсэн арьсаар дамжаад эрүүлжинэ гэдэг тийм үү? Арьсаар дамжаад эрүүлжих буюу одоо эрэлт одоо тийм үү энэ хамгийн үеийн одоо сүүлийн үеийн инновацийн технологийн шийдэл болж байгаа энэ арьсаар дамжаад эрүүлжих гэдэг энэ альтернатив шинжлэх ухааныг бол хөгжүүлэхээр их онцлогтой манай Ирсак компани. Тэгэхээр бүхэл бүтээгдэхүүн дотор арьсаар дамжаад эрүүлжих шинжлэх ухааны одоо энэ ололтыг шингээсэн байдгаар онцлогтой. За гуравт нь одоо Ирсак компани бүтээгдэхүүнүүд нь хүлээлтээс авсан үр дүнтэй. Түрүүнд би хэлсэн шүү дээ. Улаан тосын таамагд 10-14 хоногоос хэрэглээд эхлэх юм бол арьсчин гоё цайхан байна. За янз бүрийн асуудлууд үрчлээ. Одоо энэ асуудлуудаа бүрэн шийдэх боломжтой байх нэ. За дээрэс нь Ирсак компани одоо нээс улс орондоо 100%-ийнхаа одоо чинь хөрөнгө оруулалтаар орж ирдэг гэж байна. За бусад MLM компаниуд ер нь бол оруулж ирж байгаа одоо орж ирсэн түүхийг хэдүүлээ судлаад үзэх юм бол ямар нэгэн тэр оруулж ирж байгаа сүлжээний том толгой спонсор өөрөө оруулж иж судлаж юу яадаг шүү дээ. Өөрөө оруулж иж одоо тий зөөвөр их хулгайн замаар оруулж иж ингэ задлагдаг бол манай Ирсак компани анх орж ирэхдээ 100% хөрөнгө оруулалтаа хийгээд Ирсак компани ороод ирсэн байж байгаа. Өнөөдөр бол одоо тий 200 м квадратад үйл ажиллагаа явуулж татвар нийгмийн татвар нөөтийн баримтаа төлдөг бид хэлсэн шүү дээ. Тэр энэ бол бүх болцоог хангаа явж байгаа дээр онцлогтой байх нэ гэдгийг хэлье. За тэгээд ийм боломж байгаа. За дээрээс нь мэдээж нээс улс оронд үйлдвэрээ байгуулдаг. За тэр нь жишээлбэл одоо 5 жилийн өмнө Казахстан улсад одоо мэдээж Ирсак компани яг энэ сүлжээний маркетинг нэвтрээ орж ирсэн. За тэгээд өнөөдөр Казахстанд одоо өнөөдөр цаг баглаа бодлын үйлдвэрээ байгуулах чиглэлээр одоо бас судалгаа явж байгаа үйлдвэрээ байгуулж байгаа юм жишээ байна. За 6 нь одоо миний олж харсан хамгийн гоё зүйл юу вэ гэхээр бусад компаниудад одоо магадгүй та 3 дахин илүү хөдөлмөрлөх байсан бол манайд 3 дахин хөнгөн хөдөлмөрлөж 3 дахин илүү өндөр цалин авдаг. Маш маркетинг одоо юуны хувьд маш одоо юу байдаг бах нь маш хөнгөн байдаг. Цалин урамшуулдаг маш одоо зангарахтай өгдөг. Таны заавал одоо тийм өндөр цол юунд хүржээж тийм цалин авах гэсэн ойлголт манай Ирсакт байдгуур их онцлогтой байдаг гэдгийг бас та нартай
Тэгэхээр их гоё компани. Ирсагт орж ирээд та үнэхээр зориод ажиллаж чадах юм бол гайхалтай боломжийг бол татгаж шүүрэх боломж байгаа шүү гэдэг бас та нартай хэлье. За дээрээс нь Ирсаг компани яг Монголд орж ирсэн гэх хүмүүс асуудаг л да. За тэгвэл Ирсаг компани бол одоо Монгол улсыг бол нэгдүгээр түшис газар болгоё гээд хоёрдугаарт нь Зүүн Азийн улс орнууд руу Монголоос 15,000 нэр төрлийн баг бүтээгдэхүүн татваргүй болоод татврын маш таатай нөхцөлөөр гардаг Ирсаг компани олж мэдсэн байдаг. За хоёрдугаарт гуравдугаарт нь жишээлбэл Алт орнууд Зүүн Азийн улс орнууд руу гарах гарц гэж харсан байна. За ийшээ юу юм бэ гэхээр Зүүн Аз гэх юм бол одоо жишээлбэл бүгднээр нь Хятад ард улс, Япон, Солонгос, Вьетнам, Тайланд гэх юм уу те энэ улсууд руу Монголоор дамжиж гарах зах зээл гэж байгаа. Тэгэхээр энэ бол том зах зээлийг одоо чи монголчуудыг одоо бид бүхэн ч гэсэн сонсч ирсэн байсан байх гэж бодож байна. Геополитикийн хувьд маш ашигтай байрлалтай оршдог гэд монголчуудыг ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ бол яг ийм байх. За энийг Ирсаг компани олж мэдчихээ. За маркетингийн давуу тал одоо ингээд оршил хэсэг маань дууслаа. За үндсэн одоо сэдвүүргөө орох гэж байна. Батбаяр нь. За тэгвэл хэдүүлээ одоо маркетингийн давуу тал буюу яаж нэмэлт орлоготой болох юм бэ? Яаж Батбаяраа тий одоо чамтай адилхан сарынхаа орлогыг 1 сая 2 сая, 3 сая, 4 сая, 5 сая болох вэ гэдэг энэ одоо мэдээллийг би та бүхэнд өгөх гэж байна. За маркетингийн давуу тал их олон онцлогтой. Маш бусад компаниудаас маш олон зүйлүүдээр илт давуу байдаг, маш хөнгөн байдаг. Маш одоо өндөр цалинг өгдөг их онцлогтой. За тэгвэл Ирсаг компани бол мэдээж онооны систем байгаа. Ер нь бол та бүхэн сүлжээний компанид ажиллаж байсан хүмүүс бол онооны системтэй байдаг гэдэг нь бүтээгдэхүүн болгон өөр өөр ингэсэн оноотой байдаг. За тэгвэл мэдээж цалин өгч байгаа онооны систем байгаа. За тэгвэл Ирсагт одоо ерөөсөө та 4 юм уу 5 онооны системээр орж ажиллах боломжтой гэсэн сонголт. Эхлээд бүртгүүл нь бүтгэлээ баталгаажуулахын тулд заавал өөр төрлийн хэрэглээг авч захиалга хий гэсэн. За тэгвэл 4 онооны хэрэглээ буюу захиалга хийх юм бол та нэг 4 онооны захиалга нь нэг 4-өөс 6 шиг бүтээгдэхүүн болно. За 180-аас 200 мянган төгрөгийн худалдаа авалт хийгээд эсэж ороход 3 бэлэг өгдөг. За 3 бэлэг нэг 130-аас нэг 160 мянган төгрөгийн үнэ бүхий. За заримдаа 220, 230, 60 хүрдэг. Ийм бэлэг шууд авна. Тэгэхээр манай Ирсаг компани үйлдвэрээс нь 20% хэмжүүлээ. Дээрээс нь 3 бэлэг өгж байгаа нь шүү дээ. 5 бүтээгдэхүүнээс 3-ыг сонгож байгаа шүү. 5 бүтээгдэхүүнээс 3-ыг сонгох. Болж байгаа үсэ тий сонголттой. За ингэ байж байгаа. За тэгвэл 5 оноогоор оръё та. 5 оноогоор оръё. 4 оноогоор орчих юм бол ялгааг нь ойлголоо. Тэгвэл 5 оноогоор оръё. За 5 оноогоор оръёг бол нэг 5-аас 7 шиг бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь 20% хэмжүүлээд 225-аас 240 мянган төгрөгийн худалдаа авалт хийгээд эсэж ороход 9 бүтээгдэхүүнээс 5 бүтээгдэхүүн сонгож авдаг. 9 бүтээгдэхүүнээс дурын 5-ыг сонгож авах байна. За ингээд сонгоод аваад ороход тэр мөнгөнд дүнгийн бэлгийн одоо 5 бэлгийн одоо бид нар бол нэг 200 одоо жишээлбэл нэг 80-аас 300 360 мянган төгрөгийн үнэтэй бэлгийг шууд танд бэлгэлж байгаа. Тэр хүмүүс ингээд байдаг. Яагаад та нэг компани ингэж бэлэг өгöd идэм бэ гэдэг. Тэгэхээр үйлдвэрлэгч компани юм байт юм аа. Ерөөс бүх одоо түүхий энэ сабаглаа бодлоо тийм ээ. Бүх тэр улс орнууд руу хүрэх процесс нь бүхэлдээ Ирсаг компани өөрөө дангаараа гүйцэтгэдэг групп компани гүйцэтгэдэг юм онцлогтой. Тэгэхээр ийм гайхалтай бэлэг өгдөг. Тэгэхээр одоо таны сонголт тийм 3 бэлэг аммаар байна уу? 5 бэлэг аммаар байна уу? Таны сонголт байх нь. Таны сонголт. За би энэ бол юм байна. За тэгвэл Батбаярт хамгийн их таалагдсан одоо дараах 4 зүйл байна. Та бүхэн ч гэсэн таалагдах байх гэж найдаж байгаа. За мэдээж сар бүр буюу одоо худалдаа авалт буюу одоо захиалга хийхгүй байх боломжтой. Гэхдээ нэг болцол байгаа. За бусад сүлжээний компани сар болгон таныг идэвхжил хий, оноо захиалга хий гэж би ярьдаг. Тэгвэл манай Ирсагт бол хийхгүй байх боломжтой. Гэхдээ нэг болцол байгаа. За хоёр дахь бол бас танадад таалагдсан зүйл нь юу вэ гэхээр 2 сарын оноо хадгалагдаад нийлж бодогддог. Жишээлбэл одоо ингээд өнөөдөр 6 сарын 1. Тэгвэл 5 сарын оноо чинь 6 сарын оноотойгоо нийлж бодогддог. А гэтэл бусад компанид болохоор 5 сар ч айлдын устдаад тэгээс эхлээд 6 сар тэгээс эхэлдэг шүү дээ. Гэтэл үгүй. 5 сарын суур оноо чинь 6 сарынхтайгаа нийлдэг. Ингэсээрээ лидер цолтон төрдөг. Өнөөдөр Монголд одоо 500 гаруй лидер цолтон төрж байна. Хамгийн багадаа 700-аас 800 1 сая төгрөгийн орлоготой болсон юм лидер цолтонгууд байна. Тэрний нэг болох бол маркет нь өөр юм амархан байдаг. Яагаад ийм олон монголчууд лидер цолтон болоод байгаа юм? Тийм үү? Тэгэхээр маркетинг үйл их гоё. 5-6 сар нийлж бодогдно. Маш гоё. За 6-7 сар нийлж бодогдно гэх юм. Ингээд нийлээ бодогдоо явчихдаг учраас маш гайхалтай үр дүн өгдөг. Хурдан одоо цол амжилт карьер ахиулж болдгоор онцлогтой. За дээрээс нь бусад сүлжээний компаниуд та бүхэн сонсч ирсэн бол нэг лидер ч гэдэм үү захирал ч гэдэм үү цолон төрлөө гэдэг. Тэрийг заавал одоо жишээлбэл 3 сар, 6 сар хамгаалах гэж ярьдаг шүү дээ. Манай Ирсагт бол тэр цол хамгаалах гэдэг, цол унах гэдэг ойлголт байхгүй. Та нэг л лидер болцсон бол лидер цолтон. Тэрийг та 6 сар, 3 сар хамгаалах шаардлагагүй. Гэхдээ насан туршдаа лидер цолтон. А гэхдээ нэг зүйлийг ойлгоорой. Манайхан гэж боддог. Лидер болчиход би насан туршдаа зүгээр унтж байгаа цалин авна гэж ойлгож байгаа. Үгүй юм аа. Та ч гэсэн одоо өнөөдөр гэртээ зүгээр гівтж яагаад хөвж яах чи хаалгаж төгшөд мэ Батбаяраа цэцгээ дулмаа гэд хаалгаж төгшөд сая төгрөг авчих гэдэг хүн нэг ч байхгүй. Тийм ээ? За төрсөн хүчтэй авчихгүй л авчихгүй. Бусдаар хинч авчихгүй. За тэгвэл өнөөдөр Ирсаг компани та лидер болсон лидерээс унахгүй ч гэсэн багчаа ажиллаж байгаа та цалингаа авч.
Тэгэхээр тогтвортой өсөлтөө бас хангана шүү. Тийг ойлгож байгаа байхгүй. Тэгвэл лидер болчих юм бол би зүгээр унтаж ясан гэсэн цалингаа авах уу гэж бодох бай. Багчийн ажиллаж байгаа тохиолдолд цалингаа авч л байна гэдэг ойлгох. За бас сүлжээний компанид бас нэг зүйл байдаг. Бараа зарах гэдэг. Манай монголчууд дийлэх одоо сүлжээг доош орлоо. Сүлжээ гэдэг айдаг юмных нь хамгийн том айдас нэг нь энэ. Бараа зарах гэж. Ер нь манайхан сүлжээ компанид ажилласан туршлагуудаа хүмүүсээс ингээд сонсоход дийлэх нь ихэнхдээ бараа зарж явсан түүх байдаг. Баг бүрдүүлэх биш, бараа зардаг. За тэгвэл манай ярьсаг компани та ерөөсө бараа зарна гэдэг ойлголтыг ер нь мартаж болно. Гэхдээ өсвөл та бараагаа зарж болно. Гэхдээ ер нь бол миний хувьд бол би тэг бараа зарах гэдэг ойлголт руу явдггүй. Багаж тэг чиглүүлдэг. Ер нь бол баг бүрдүүл. Нэг ганц мод гал болохгүй. Ганц хүм айл болохгүй гэдэг нь сайхан үг байдаг шүү дээ. За тэгвэл хэдүүлээ яах вэ гэхээр ерөөсө баг бүрдүүлж ажиллана. За баг бүрдүүлэхэд одоо жишээлбэл та өөрөө спонсортойгоо хамтарч ажиллана. За та нэг хүн оруулах юм бол та өөрөө спонсор болно. Тэгэхээр энэ дээр баг хамт олон спонсорын үргэлж чухал гүйцэтгэдэг гэдэг та нартай хэлээ. Спонсоргүй хамгийн гол нь чиглүүлдэг, уялдуулдаг, баацдаг, зангиддаг, хилдэг, зөөвөлдөг, тусалдаг энэ тал руу ажиллана. Тэгэхээр та өөрөө өнөөдөр баг одоо өдөө дөнгөж ороод араас нь нэг хүн оруулж байгаа та спонсор. За та спонсор болсон бол спонсор багийнхаа хүнийхээ нэг уртал алхмын урталж явах хэрэгтэй гэж би одоо хэлдэг. Ер нь бол лидер хүн бол. Тийм байд. За тэгэхээр манай ярьсагт бараа зарахгүй. Яагаад бараа зарахгүйг нь одоо би дараа нь ойлгуул тайлбарлана. За энийг зөвшөөрөмгүй. За тэгвэл ингэж байна. Дунджаар нэг оноо 45,000 төгрөгтэй тэнцдэг. За ингээ хүмүүс сонсохоор ямар баг оноотой юм бэ гэж ярьдаг. Оноо бол баг биш ээ. Харин ч Insta компани маркетинг их гоё маркетинг. 2 сарын оноо нийлж бодлогддог учраас компани болгон өөр ингэсэн одоо маркетинг онцлогтой байд. Гэхдээ Insta компани бол маш хөнгөн маркетинг, маш хялбархан, маш гоё ийм өндөр цалин урамшуулдаг гэдэг маркетингтэй байдаг. За жишээлбэл бизнесийн одоо цикл буюу үргэлжлэх хугацаа 1 сар буюу 30-31 хоног байдаг. За сарын идэвхжил буюу 4-5 хоног. За энгийн гишүүн бол та цалингаа авъяг бол 4 хоног захиалга энэ өдрөө. Нэг бол лидер бол 5 хоног. За тэгээ өөр дөр захиалга хийхгүй боломжтой гэсэн чинь сар болгон захиалга. За магадгүй одоо цэцгээ юм уу дулмаг оруулцдаг спонсор Баттер залгаад одоо оноогоо ингэж шахаад амар зөвлөхөй боддог бол манай шиг сар болгон захиалга хийхгүй боломжтой. Гэтэ нэг болцдог. За тэр нь юу вэ гэхээр та өөрөө хэрэглэгээ эко болгоод гахалт үр дүнгээ гарч байгаа бусдад үр дүнгээ яа. Тэр хүмүүс эргэн тойрны хүмүүс чинь танаас авъя гэж болно. Авъя гэх юм бол та магадгүй ногоон цэцэг жишээлбэл та 48,000-аар зарах хэрэгтэй шүү дээ. Гишүүн болоогүй. Гишүүн болсон 38,000-аар авна. За тэгвэл яах вэ гэхээр ерөөсөө энийг ойлгуулна. Улаан цэцэг та хэсэг компани одоо жишээлбэл ороогүй хүнд бол 130,000-аар зарна. Гишүүн болох юм бол 95,000. Тэгэхээр энэ хүмүүст аль нь ашигтай вэ? 130,000-аар дан ганцхан улаан цэцэг авах уу? Дээр нь 70,000 төгрөг нэмээд 4 онооны захиалга хийгээд 4-5 ширхэг бүтээгдэхүүн аваад за 4-өөс одоо тий 3-4 ширхэг ч юм уу 5 ширхэг ч юм уу бүтээгдэхүүн аваад дээрэс нь ахаад 3-5 билег авах уу гэдэг тэр хүний сонголт байгаа. Тэгэхээр сонголтыг ойлгуул. Тэгэхээр энэ мэдлэнгээр 2 хүн нэгдүгээр нэр тухайн сард одоо хэрэглэгч юм хамтарч явах хүнээ өрөнгууд та өөрөөрөө захиалга хийхгүйгээр хэдэн нүрийн цалин гарсан бай тэрийг шууд авдаг онцлогтой. Тэгэхээр гоё гоос тий. Заавал сар болгон өөрөөр захиалга хийгээд авах. Тэгэхээр өөрөөр захиалга хийхгүй учраас та нэг бараа зарах гэдэг айц байхгүй. Гэрээр дөрөв болсон болоогүй баахан бараа өрөхгүй байх нь. Тэр энийг ашиглана. Тэгэхээр сар болгон 2-2 гээ явахаар таны багч ч гэсэн задраа явчихдаг. Гахалтай. Энэгээр онцлогтой. За хувийн IT буюу одоо бүртгэлийн дугаараараа бүтээгдэхүүнээ худалдаж авах бүтээ болон багийн бараа эргэлт өсгөх тусам таны хямдрал нэмэгдэж яадаг. Нэмэгдэж яадаг. За яаж нэмэгдэж яах вэ? Энэ байна. За тэгэхээр энэ одоо миний слайд өгж байгаа дээр та бүхэн бас их анхааралтай андараа гэж хүсмээр байна. Ярсагт нэг л ажлыг хүсэж байгаа бол. За маркетинг гэдэг нь юу юм бэ гэхээр одоо та яаж цалинжих юм бэ гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа. За лидер өмнөх шат гэж байна. Тэгэхээр дөнгөж орсон хүмүүс энэ шатаар дамждаг. Лидер өмнөх шат. Хараахан лидер болоогүй байх гэсэн үг шүү дээ тийм ээ манайхаа. Тэр энэ ойлголт руугаа явна гэсэн. За тэгвэл яадаг юм бэ гэхээр хэдүүлээ яриа. За тэгвэл энэ одоо чи нөгөө майны 6 өсөглүүд тангад ном шиг гэж чэйжл гэж одоо хошгинж ярьдаг л да. За тэр нь юу вэ гэхээр чийлүүд манайхаа одоо энэ дээр багийн оноо гэсэн нэг цэс харагдаж байна тийм баг нь харагдаж байна. Багийн оноо. За дараачих нь амжилтын карьер гэж байна. Багийн оноо гэдэг бол багаараа хийх оноо. Ганцаараа биш. Та ганцаараа хийхгүй. За амжилтын карьерд нь та хэдэн хувиар цалин авах гэж байгаа. Хэр амжилттай явж байгааг гэж илтгэдэг. Хамгийн багадаа л 10% эхэлж байгаа. За хувийн худалдаа авах өөр төр хямдруулж авах хувь. За анх цагт ороход 20% байсан бол дараа нь 28 гэлгээд хязгааргүй дөөсөн. Дээшийн хямдрал нь өсөж идэг. За түрүүнд хэлсэн би 4 оноо болон 5 онооны систем байдаг гэсэн. 4 оноо болон 5 онооны систем. За тэгэхээр яах вэ гэхээр та 4 оноогоор ч одоо хүнээсэж болно, 5 оноогоор жилсэж болно. Энэ ойлголттой байна гэсэн. За тэгэх юм бол яадаг вэ? Ингээд нь одоо хэдүүл яах гэж байна. За тэгвэл та орлоо. Та 5 оноогоор орсон гэж бодъё. За та 5 оноотой. Ахаад нэг найз одоо чинь цэцгээ ч юм уу, чимгээ ч юм уу. За цэцгээ гэж бодъё. Цэцгээ 5 оноогоор орлоо. Хэд вэ? 10 оноотой болж тийм үү?
10 оноотой болж байгаа 10-аас 30 гэвч та нэг 10% таа болох нэ. 10% цалин урамшуул хүрэх гэж байна. За, хямдрал маань 28% болчих нь өөр дээр авахыг хүсвэл авахгүй ч болно. За, нэгдүгээр гинэнд 4 оноогоор нэг хүн орж оруулах юм бол 16500. Хоёр суралтаас одоо долмааг оруулах юм бол 16500. Хэрвээ долмаагаа 5 оноогоор оруулвал 22500. Ялгаа байгаас 22500. За, багч ингээд магадгүй таныг би хэлээд байгаа. Бизнес хамтрагч 5 хүнтэй л хамтарч ажиллана. Тэр 5 хүнтэй л ойлгуулна. Тэр 5 хүнтэй санал тавина. Хамтран ажиллах санал тавина. Энэ 5-аас цаашаа 5 юм 2 3 гэж задраа явсаар хагаад танаас одоо үүсэж байгаа баг хамаач бүх оноо тань дээр нийт тоологдохоор онцлогтой байдаг. Тийм ээ? Ийм байдаг байна. За тэгвэл 10-аас 30 оноо үед 12 ч 31-ээс 60 оноо хийх юм бол багаараа хийх юм бол 15% тай. Бүтээгдэхүүнээ 32% болгож хямдруулж авдаг. 32% болгож хямдруулж авдаг. Ийм байдаг. За 4 оноогоор одоо нэг хүн өрж оруулах нь 24600. 5 оноогоор оруулах 33750. Тэгэхээр танд аль нь ашигтай байна? 5 оноо юу 4 оноо гэдэг нь өөрөө та ойлгож байгаа гэж бодож байна. За 61-ээс 120 оноо багаараа хийх юм бол 21% төрж байгаа компани те. Бүтээгдэхүүнээ 38% болгож хямдруулж авна. За 4 оноогоор яг энэ хувьтаа өрж оруулах юм бол 34400. 5 оноогоор оруулах юм бол 47250. За багаараа 121-ээс 200 оноо хийх юм бол 27% компани дэд лидер болж байгаа. Дэд лидер харах лидер болдог байна. Дэд лидер өмнөх шат учраас. За бүтээгдэхүүн 41.6%. 4 оноогоор нэг хүн өрөөд оруулах юм бол 44300. 5 оноогоор оруулах юм бол 60750. Тэгэхээр энэ сонголтыг ойлгуулна. Энэ боломжийг ойлгуулна хэдүүл. Тэгэхээр юм бол энэ боломж хүн болгонд байгаа гэсэн. Тэгэхээр хэдүүл энэ боломжийг ойлгуулаад ингэ явах юм бол бүх хүмүүст боломж байгаа. Тэгэхээр энийг нь ойлгох чухал байх нь шүү дээ хэдүүл тий. За энэ бол яг би та бүхэнд хэлж байгаа тангад ном шиг чийлэл гэдэг чинь энэ байх нь. За тэгвэл цаашаа яваа дараагийнх руу. Лидер юм шиг та ойлгосон байх гэж ойлгож байна. За тэгвэл Ирсак компани ерөөс 5 цолтой. Одоо миний ингээ гаргаад тавьсан байж байгаа. За манайхаа энэ тэлдэг бас мэдээ скриншот хийгээд ашигласан байх шиг байлаа. За тэгвэл ерөөс 5 цолтой. Нэгдүгээрт нь лидер. Лидер гэдэг бол Ирсак компанид бол та тодорхой байр суурь төрлөө. Нэгсдээ баг командын том спонсор болж байна. Баг командад толгойлох, тийм ээ? Хариуцлагатай одоо цаг мөчд ирж байгаа гэсэн. Ер нь бол өөрөө мандаж явах юм цаг үе ийм зүйл ирж байна. За лидер болох юм бол 33%-аар цалин авна. Багийн оноо 201 ба нэмэх болох юм бол лидер цолтон болдог байх нь байна. За лидер болчоо нэгдүгээр гинэнд 5 оноогоор нэг хүн өрөөд оруулал 74,250 гэж дунджаар. Тэгэхээр зүгээр лидер болчоод нэг хүн 5 оноогоор хүртэл одоо 74,500 төгрөг авна гэж одоо манайхан гоё гоос тээ. 5-ыг оруулаад 535. За ингээд болохоор 380-аас 450-аар 500 гаруй мянган төгрөгийн цалин аавна. Бага язалцлагаас хамаарал. За бүтээгдэхүүний хямдрал лидер болчих юм бол 46.4% гэж байна. Бараг 50% хямдруулж авдаг. Гайхалтай гоос тээ. Тэгэхээр энэ хямдралыг одоо хэдүүлээ бас ашиглах боломжтой байна. За дээрэс нь хүрл лидер гэж байна дараачих нь. За дараачих нь мөнгөн лидер, дараачих нь алтан лидер, цагаан алтан лидер гэсэн юм 5 цолтой. Ерөөсө 5 цолтой. Зарим компани бүр толгой эргээд нүд ирээлжлэн бүр 10 хэдэн цол, 20 хэдэн цол гэж байдгүй манай тийм олон шатлалтай хэрэг байхгүй. Лидер өмнөх шат, лидерийн 5 шат ийм л байж байгаа. Ойлгомжтой тий? Маш энгийн. За одоо тэгвэл цаашаа явъя. 5 цолтой байдаг байна. За тэгвэл Ирсак компанид 2 сарын оноо яаж нийлж бодогдгийг одоо та нартай тайлбарлах гэж байна. Яаж 2 сарын оноо нийлж бодогддгийг бэ гэдэг. За тэгвэл яадаг байх нь вэ? За одоо энийг ч одоо юу гэж тайлбарлах вэ? За тэгэхээр энэ бол өмнөх сарынхаар харагдаж байна та хэд мань ойлгох. За 5 сар гэдгийг 6 сар гэдээ ойлгочих. Одоо 6 сарын дөнгөж нэг юм чинь тийм ээ? Засч болохгүй байна. За тэгэхээр 5 сард багаараа та 80 оноо хийлээ. 80 оноо хийлээ. Яа 21%-ийн цалин аав тийм ээ? Нэг 61-ээс 120 оноо хийв гэсэн шүү дээ. Тийм үү хэдүүлээ? Оо яна ч буцаад авчихлаа. За энийг би нэг засаад. Энийг одоо тэгэхгүй бол манайхаа одоо бас ойлгохгүй тий. За ингээд 6 сар болох чинь нэг тийм үү? Би одоо нэг сар шинэ сар гарсан учраас араахан засч амжаагүй шүүчлэрээ манайхаа ойлгоно биз. За ингээд 6 сард багаараа 80 оноо хийлээ. За 7 сард багаараа яах нь вэ? Ингээ яалаа гэж бодъё л да. За одоох энэ дээр бас засах юм байгаад тах юм би одоо бас. За манайхаа энийг сайн хараад орё багныг.
125. За ингээд одоо хэдүүлээ харъя л да. За энэ харагдчихэв те засчлаа. За тэгэхээр 6 сард 80 оноо хийлээ та. Бага бүрдүүлээ те. За 80 оноо хийсэн чинь 21 байхад цалин аав. За тэгвэл 7 сард багаараа 125 оноо хийлээ. А гэтэл манай 2 сарын оноо нийлж бодогдсон шүү дээ. 6 сар 7 сар хоёрш нийлнэ. Шинэ хүний хувьд. Тэгэхээр 6 сарын 80 дээрээ 7 сарын 125 нэмий 205 оноотой та Stack компани лидер цэлтэн болж байгаа. Тэгэхээр зөвхөн нэг сард лидер болно 201 оноо хийнэ гэж ойлголт бас байхгүй. Нэг сард хийвэл окей. Ер нь бол лидер бол цолыг бол одоо 7 хоног 10 хоног сарын дотор зовдлогт 2 сарын дотор хийдэг. Ер нь бол. Тийм бол тэгэхээр энэ 2 сарын нийлбэрээр лидер цолтон болох их амархан боломжтой. Маш хөнгөн маркетинтай. Тэгээ 33% лидер цолтон. За тэгвэл 8 сард 90 оноо хийлээ. За тэгвэл энэ өмнөх 7 8 сар 2 нийлж бодогдно. 120 дотор 90 оноо нэмлээ 210 оноотой. Ингээд та 215 оноотой ингээд та Stack компани лидер цолтон. Цалин авч. Тэгэхээр манай Stack цол унана цол хамгаална гэдэг ойлголт байхгүй шүү гэдэг бас та нартай. Хэлье маш гоё хөнгөн маркетинтай. За тэгвэл Stack компани лидер цолтон болох бас арга байна. Манайха сонсъё гэж бодож байгаа хэ. За Stack компани лидер цолтон болохыг бол 2 арга байдаг. 2 арга байдаг. За тэр нь юу байдаг вэ гэхээр нэгдүгээрт нь Stack компани одоо лидер бол 2 арга. Нэгдүгээрт нь тэгвэл энэ харагдаж байна. Санаачлага өөрөө гартаа аваад 5 бизнес хамтрагчаа ураад тэр тавтайгаа хамтарч ажиллаад бага жиглүүлж одоо тийм мандаа жиглүүлж ажиллаад 201 оноогоор сарын оноогоор юм уу 2 сарын нийлбэрээр лидер цолтон болох боломжтой. Лидер цолтон болох боломжтой. Ингээд тэгэх юм бол таны сарын цалин 800-аас 1 сая төгрөг. Ийм байх нь. Ингээд лидер цолтон болох боломжтой. За хоёр дахь арга нь энийг хүмүүс ингэдэг зүгдэл лидер болох гэж ярьдаг зарим лидер маань. За миний хувьд бол төрөгдөл лидер болох гэж ярьдیں۔ За энэ яадаг вэ гэхээр за та байлаа. Хамгийн эхлээд тэр дээдлийн хүн та байна тийм үү? Энэ одоо ингээд та байлаа. За тэгсэн та нэг найзаагаа урьлаа. Энэ одоо юу долгор гэдэг юм уу? Дулмаа гэдэг юм уу? Тэгсэн чи тэр чинь одоо тий Батбаяраас танаас илүү сайн ойлгоод үнээр гахахтай боломж юм байна. Сошиал компани бай. Бүтээгдэхүүн чанартай байна. Маркет маш амархан юм байна. Маш өндөр орлоготой болох яах нь боломжтой юм байна гэж ойлгоод бага бүрдүүлээд ажиллаа. Ингээ ажилласан чинь 201 оноогоор та лидер болох 201 оноогоор лидер болоо таньс төрүүлээд лидер болж болох уу? Болно шүү дээ. За тэгвэл та лидер болоог байгаа ш хараахан. Тэгвэл яг тэр тухайн сард нь зэрэгцээд та энэ бусад энэ нөгөө талын одоо 5 хамтарч явах хэрэгтэй ш. Тэр нь 2 байна, 3 байна, 4 байна. Тэр нэг л удаа 50 оноо яг тухайн сард нь зэрэгцээд нэг л удаа тухайн сард нь дахин байх шаардлага. Тэгэх юм бол та дагаад лидер цолтон тэгээд сарын орлогыг 801 сая төгрөг болох боломжтой. Тэгэхээр энэ бол гайхалтай боломж. Эсвэл та энэ хүнийг өрөөд аваад ирсэн байхад энэ хүнийг зэрэгцээд ингэж гарах гэх. А гэтэл бусад компани 60 40 харьцаа гэдэг ингээд толгой эргүүлсэн маш олон хүн түнд маркетингууд. Тэгвэл манай хэсэг тийм зүйл байдгүйгээр их онцлогтой. Маш гоё байдгаа гэдэг бас танартай хэлье. За тэгэхээр ийм боломж байдаг байх нь. Тэгэхээр энэ бол бас гоё гол. Тэгэхээр энэ лидер чинь гэсэн 801 сая төгрөг авч जैन, та ч гэсэн авч जैन. Тиймдээ асуудал ахгүй тийм үү? Маш гоё. Ийм маркетинг. За тэгвэл Батбаяр дахиад нэг зүйлийг хэлдэг. Stack компанид орж ирвэл та нэг 3 зүйлийг одоо бодож, төлөвлөж өөрийгөө бас бэлдэж орж ирэх гэж би хэлмээр байна. За тэгвэл нэгдүгээрт нь юу вэ гэхээр лидер. За сая лидер болоход 2 аргын хайдан дээр та лидер болж болно. За гуравт нь хоёрт нь тэгвэл юу байдаг вэ гэхээр хүр лидер гэж байдаг. За тэр хүр лидерийн яг гэхээр та өөртөөгөө хамтарч ажилласан дээр тантай итгэж хамтарч ажиллаж байгаа энэ 5 бизнес хамтрагч байгаа лидер ба сарын орлогыг 1 сая төгрөг хүргэх хэрэгтэй гэсэн. Тэр энэ 5-ыг 201 оноогоор лидер цолтон болгож чадах юм бол гэхдээ яг өөрөөсөө өрсөн шүү манайхаа. Таны багийн доторх лидерийн тоогоо хамаарахгүй. Тэгж чадах юм бол таны сарын орлого 5-7 сая төгрөг. Энэ лидерүүд чинь 1 сая төгрөгийн орлоготой болчихно. 5 удаагийн лидер цолтон болгох юм бол хүр лидер болчих. Болж байгаа үстэй тий. Ингээ хүр лидер цолтон болчих. Энийг бол бас та бүхэн хийгээд. За тэгвэл 3 дахь зүйл нь юу юм бэ гэдэг юм. За энэ дээр яг манай 5 цолны цалингийн шалтгаан харагдаж байна. 5 саяас 7 сая гэдэг. Хүр лидерээ бол 5-аас 7 сая төгрөг авдаг. За ингээд 10 сая хүртэлч авч идэг. Бага язалсангаас хамаарат. За мөнгөн лидер 10-аас 14 сая төгрөг. Алтан лидер 20-25 сая төгрөг. Цагаан алтан лидер 30-35 сая төгрөг гэдэг авдаг. Гоё яваастай тий. Тэр ийм цалин авдаг. Гэтэ одоохондоо та бүхэн харуул хол сонсогдно. За тэгвэл дараагийн зүйл нь юу вэ гэхээр директор гэж байдаг. Директор гэдэг.
За директор гэдэг нь ямар өчтэй юм бэ гэдэг одоо тэгэхээр асуудаг л да манайхан яах юм бэ ийд юм бэ гэх тийм. За тэгвэл директор гэдэг нь юу юм бэ гэвэл ерөөсөө нэгдүгээрт нь хэд хэдэн болцол биелүүлдэг. За өнөөдөр бол Монголд одоо 6 директор төрсэн байна. Өнөөдөр бид нар одоо клубийнхаа бас 3 дахь директор өнөөдөр тусаж авч байна. Тав бүсрэнгийн одоо орломоо гэдэг одоо мундаг хүчрэх дайчин лидер маань байдаг. Өнөөдөр Ирсак компани Монголын одоо түүхэд 6 дахь директор бол зарлагдлаа. Сарынхаа орлогыг 15 сая болгож чадчихсан тэр эмэгтэй. Өнөөдөр зүгээр энэ Юна ресторанд одоо тоогооч ирсэн эмэгтэй энэ гайхалтай компаниг зорж ажиллаад хүчрэх баг командыг бүрдүүлж ажилласнаар өнөөдөр сарынхаа орлогыг 15 сая нэмэх болгож чадлаа. Сардаа авнага боддоо манайхаа. Тэр танд ч гэсэн тийм боломж байгаа юм. Сарынхаа орлогыг. Тэгэхээр одоо ерөөсө хүссэн зорьсон болгон энэ хийх боломжтой. Ерөөсө үнэхээр та санхүүгийн эрхчлөөнд хүрье гэвэл директор бол. Директор бол. Өнөөдрийн одоо чинь дээр алт мөнгө цагаан алтан лидер мэдэр нэг сонирмш. Зүгээр л директор болчих. А директор болоход гэхдээ заавал тэр цагаан алтанд хүрэх албагүй. Яадаг вэ гэвэл нэгдүгээрт нь лидер болно, хоёрдугаарт нь хүрэл болно, гуравдугаарт нь директор болох боломжтой. За тэгвэл директор гэдэг цол байгаагүй шүү дээ дөрөв миний ярианд дээр. Албан тушаал гэж байна гэж бичсэн байна тий. Тэгэхээр директор бол цол биш албан тушаал. За тэгвэл директор гэдэг монголоор очиод захирал гэдэг байгаа байхгүй. За хэд хэдэн болцол биелүүлнэ. Нэгдүгээрт нь хүрэл лидер болсон байх хэрэгтэй. За тэгэхээр би нэг 5 бизнес хамтрагч өөрөөр эдэнд хүрэл бол гэсэн үг байхгүй. Тааштай таныг директор бол гэдсэн санаа нь юм. За багийнхаа нийт оноог 2500 хүрсэн байх. Мэдээж та хүрэл лидер болох юм бол дараагийн чинь лидерүүд маань хүрэл лидер болох гэж ажиллана. Ингээд аяанда 2500 оноод хүрэн таны багийн оноо. За 2500 оноогоос 6 сар дараалан багаараа барих хамгаална. За тэгэх юм бол 7 дахь сараас та директор болсноор дараах боломжийг эдлэнэ. За нэгдүгээр нь VIP офсерөө манай Ирсак компани одоо тий төв компанийнхаа офс дээр тогшоож өгдөг байх нь. Хоёрдугаар нь багийнхаа нийт бараа эргэлтэхийн 6% цалин болгож авдаг. Цалин болгож авдаг. Тэгснэр өнөөдөр энэ сарын орлого нь хамгийн багадаа директорын цалин 15 сая нэмэх болоод байна. Гоё гоос дээ. Сардаа 15 сая явна гэхээр хүний амьдралд өөрчлөлт гарна тий. Эхний 2 3 сард асуудал шийднэ. 4 5 дахь сараас үнэхээр одоо санхүүгийн эрхчлөлтөнд хүрнэ. Тэгэхээр ийм одоо өнөөдөр Монголд бол одоо 6 директор төрсэн байна. Одоо тэгээд тэр хүмүүсийг харах юм бол гэртээ хүүхдээ харж ирсэн л хүмүүс. За зарим нь одоо жишээлбэл одоо тоогооч хийжсэн байна. Зарим нь бол одоо өргөдөлгөөс эмхтэй байсан. Энэ гахалтай компани зорж ажилласнаар өнөөдөр ийм одоо амьдралаа 360 градус эргүүлж чадчих байгаа. Тэгэхээр энэ өгсөндөө бас хүн хөдөлмөрлөж чадаж хийж чадах юм бол энэ гахалтай боломжийг хэн чадах болохын тод жишээ бол энэ байгаа маа гэдэг бас та нартай хэлье. Тэгэхээр та бол авах боломжтой. Өөртөө итгэхэд өөрөө ажиллах хэрэгтэй. Энэ боломж байгаа. За энэ рүү ч гэсэн Батбаяр бас зориод ажиллаж байна. За одоо дээрэс нь одоо миний хувьд одоо цалингаа харуулдаг л да. Тэгээ та бүхэнд харагдвал тий харна. За би бол 2022 оны 9 сарын 1-нд лидер болсон байд. Ирсак компани хүр лидер цолтон болсон байд. За энэ лидер цолтноо бол болохдоо би бол өөрөө лидер, араасаа экономан лидер, за араасаа 2 лидер гэ 4 лидер, дөрвөлээ ташраар лидер болж байсан. За гэтэл надад 998 мянган төгрөгийн цалин гаргасан байд. Яг энэ дээр харагдаж байгаа таад тий. За ингээд энэ цалингаа бол би одоо ингээд энэ хаамрдаг дансаар авсан баримт харагдчихэ. Сар болгоны одоо чинь 20-оос 25-нд шууд данс руу ч ордог. За 10 сарын цалин маань сая 534 ч ингээд дандаа цааш өсөлттэй байждаг. За тэгэхээр ер нь Ирсак компани нэг зүйлийг ойлгоор таавах. Бусад одоо MLM буюу сүлжээний компаниуд бонусаар нь одоо чи бараа мараа холгодог гэдэг. Манай Ирсак ерөөсө бонус гэдэг ойлголт байхгүй. Цалин гэдэг ойлголт байна. Данс руу чинь шууд ордог. Тэгэхээр та одоо жишээлбэл 22,500 гарлаа гэж бодоход тэгээд ажиллаагүй байж болно. Тэгэхээр данс руу ч орно. А бусад компани заавал одоо 5 сая одоо тий 500 мянгаас дээш байж данс руу орно гэдэг ойлголт өгдөл манайд үгүй шүү. Шууд данс руу ч орно. За ингээд магадгүй 22,500 авах уу 250 мянга авах уу магадгүй 2 сая авах нь таны сонголт. Таны гарт байгаа. Та хэр зорж ажиллах хурд бол хувь хүнээс хамаардаг гэж. Хэлэх сайхан үг байдаг шүү дээ манайхаа хэлж яадаг. За ингээд дараагийнхаа цалин ингээд авч ясаа 2 сая 200 хэд мэд гэдэг ингээд тогтмол өсөлттэй харагдаж байгаа. За энэ ямар өчтэй хүн бэ гэхээр манай Ирсак компани одоо үүсгэн байгуулагч Ирсак компани ерөнхийлөгч Бахирсэр гэдэг одоо турк нөхөр байна. За энэ хүн бид бүхэн өнгөрсөн оны төгсгөл бас гайхалтай илгэлтийг илгээсэн байт. Би нэг яг жишээ татаад ярьдээ. За жишээлбэл энэ Ирсак буюу хөнгөн эмчилгээний төв гэж байдаг Ирсак компани иргэдээ. Энэ хөнгөн эмчилгээний төвийнхөө ачаар одоо 5 жилийн хугацааны судалгааны үр дүнд маш гайхалтай одоо бүтээгдэхүүнийг идэгдэггүй маш олон хүчнүүдийг идэх гайхалтай бүтээгдэхүүнүүдийг гаргаж авсан. Жишээлбэл энэ дээр харагдаж байна. Мэдрэлийн тогтолцооны өвчин, сүрэг судасны өвчин, колит гиз, хотоодны эмгэг, тэ хор тавдар, тийм үү? Альцгмээр, тийм ээ? Шизофрен, Паркинсон сэтгэл зүйн эмгэг хий үзэл харах гэх мэт өвчнийг бол 95% эмчилдэг бүтээгдэхүүн гаргаад авсан байж. Тэгэхээр өнөөдөр монголчууд одоо тийм энэ бүтээгдэхүүний хэрэглэх 7 хоногийн дараанаас эхлээд нөгөө ферментүүд, элэгний ферментүүдийн цэвэршээд ядрах, сулдах энэ нөхцөл байдлууд арилаад эрүүлжиж эхлэхээр их онцлогтой.
За тэгээд ер нь бол өнөөдрийн монголчууд бол энэ манай одоо Ирсагт ажиллаж байгаа монголчууд бол энэ компани яг эрүүл мэндийн бүтээгдэхүүн дээр огт ажиллаагүй. Огт ажиллаагүй шүү. Зөвхөн ахуй хэрэглээ гоосгон дээр ажиллаад ийм гахалтай үр дүн бид нар үзүүлж байна. А энэ бүтээгдэхүүн орж ирэх юм бол өнөөдөр ижил төстэй MLM компаниудын бүтээгдэхүүн бид нар буцахна. Яагаад гэвэл 100% одоо ургамлын гаралтай, 100% одоо органикоор тарьж ургуулдаг, газар тэг хөрсөндөө оргуулдаг юм бүтээгдэхүүнүүд байдаг. Тэр Гинго гэдэг үр жимс, за тэр Гана Excel гээд одоо тэр улаан мөөгзөө гэдэг ингээд байдаг шүү дээ. Эдрийг бол бид нар онцлог бусад MLM компаниудаас илүү шууд одоо тий газар тариаланда тарьж ургуулдаг онцлогтой. Маш өндөр үр нөлөөг үзүүлдгээр их онцлогтой байдаг шүү гэдэг санаатай хэлий. За тэгээ энэ дээр бол хизээ нэгэн цагт одоо хүн бүр Ирсакийн бүтээгдэхүүн хэрэглэх болно гэж бид бүхэлжсэн өнөөдөр ирлээ. Энэ одоо бүтээгдэхүүн сүлжээний маркетинг системээр гацаагүй зарагдах болно гэж бид итгэж байна гэж хэлсэн. Тэр энэ гахалтай боломжийг тав хүмүүс манаас бол өөрснөө ууж идэж хэрэгэж эрүүлжихээс гадна бусдад одоо маш олон гахалтай эрүүл мэндийг бэлтгэх боломжтой шүү гэдэг бас та нартай хэлье. За миний төгсгөлдөө хэлдэг нэг үг байгаа юм. Тэгээ нэгс манай лидер бас их ашиглаж байгаа шиг байна. Ер нь бол мөрөөдлийн төлөө 5 жилиг зориулж чадахгүй бол бусдын мөрөөдлийн төлөө 50 жилиг зориулнаа гэдэг. Өнөөдөр бид нар хоёрын хвшил, төрийн хвшилд ажилладаг, тийм ээ? Ингээд тодорхой хэмжээнд ингээд өнөө маргааш бол болоод байгаа юм л да. Би ч гэсэн ажилладаг. За тэгээ гол нь ингээд харахад одоо юу гэдэг вэ гэхээр бид нар ирээдүйн үедээ үр хөвгтүүд маань их сургуульд орох, үр хөвгтүүд маань одоо боловсрол эзэмшихэд бид нар яаж бэлтгэж чадж байна. Өнөөдөр бид нар ирээдүйд ямар ирээдүй бид нар хүлээж байна гэдэг асуудал байна. Тэгэхээр өнөөдөр та ирээдүгөө тэ ихтгэлтэй, бат найдвартай бай гэж бод яалчгүй танд бол Ирсакийг сонгож их Ирсакийн директор болох тэр боломжийг хатгаж аваарай гэж тантай хэлье. Тэгээ үнэхээр тэгэх юм бол та ирээдүйн одоо тэр бунтан өнөөдрийн санхүүгийн эрхчлөлийн төрөх боломжийг хатгаж авах болно гэдгийг бол танд хэлмээр байна. Тэгээд тэгвэл нэг зүйлийг бас манайхан анхаараа маш гоё зөв ёс зүйтэй ажиллах хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүн хямдруулдаггүй тэ компанийнхаа дүрм журмыг баримталдаг тийм ээ компанийн нэр хүндийг одоо нэгдүгээр тавьдаг. Бусад одоо ижил одоо мөр зэрэгцээж явж байгаа хүмүүсийн нэр хүндийг одоо өргөж явдаг. Зөвхөн харамяа боддоггүй. Ёс зүйтэй баг хамтолноо боддог. Ингэж ажиллаж чадах юм бол одоо та болоо таны баг хамт олон. Үнэхээр таны хүрээлэн ингэж ажилласнаар та өөрөө үнэхээр одоо бас нэр өөрийгөө лидер түвшинд хүлээн зөвшөөрүүлнэ. Компани үнэлэн таны харна. Ийм боломж байгаа шүү гэдэг та нартай хэлье. За тэгээ мэдээж одоо Батбаяр бол мэдээж 5 одоо тий 50 жилийн одоо бусдын мөрөдлийн төлөө ажиллахыг хүссэнгүү. Өөрийнхөө мөрөдлийн төлөө би энэ компанид гайхалтай 2 жилээр би ажиллая. Тэгээ миний сарын орлого хамгийн багадаа одоо тий 50 саяас одоо 100 сая 300 сая болгоё гэж хичээж ажиллаж байна. Тэгэхээр энэ том боломжийг бол та нараа маань ч гэсэн атгаад одоо ажиллаарай гэж одоо та нартай хүсье. За тэгээд 5 секундын дүрм гэж одоо хүний тарих гэдэг бол өөрөө бас нэг жоохон тийм хайрцагтмал зүйл гэдэг. Аливаа одоо ингээд өөр чи таалагдах байгаа зүйлийн төлөө бол одоо за аливаа одоо таалагдах байгаа зүйлийн төлөө бол зүйл байгаа бол тэр зүйл чинь ингээд таныг эргээд хайрцагладаг. За Батбаяр дулмаа дондгоо те жинтэй ингүүл амьдрын шүү дээ. Чи сүлжээгээ доош ороод яах ингээд. Өнөөдөр Батбаяр сүлжээгээ доош орсон бол өнөөдөр сарынхаа орлогыг 5 сая болгож чадсан байна. Тэгэхээр би доош орж уу гэдэг л одоо бас асуулт байна. Тэр нийт массын харах өнцөг бол өөр. А гэхдээ сүлжээнд ямар хүмүүс амжилт нүрдэг гэж багаар ажиллаж чаддаг. Тийм ээ? Аливаа шин зүйл дасан зогсож чаддаг. Өөрийгөө хурцлж чаддаг. Тийм ээ? Дээрээс нь одоо бусдыг одоо хүндэтгэж чаддаг. Бусдыг сонсч чаддаг. Дээрээс нь одоо бусдыгоо чиглүүлж чаддаг. Бусдад урам зориг өгч чаддаг. Тийм би гэхээс илүү бид гэж ярьж чаддаг хүмүүс л илүү амжилтанд хүрдэг гэдэг энэ зарчмыг бол би бас та нартай хэлье. Та нарт маань хэрэг болох байх гэж бодож байна. За тэгээд ер нь бол энэ танд одоо миний магадгүй ингээд энэ ярьж байгаа одоо сургалтын маань төгсгөл танд бас үнэхээр Ирсак компанийг сонгох нэрэл зөв юм байна. Би зөв компанийг сонгох гэж байгаа юм байна гэж бодож байгаа бол 5 секундын дүрм байдаг. Таалагдчихж байгаа бол танд ийм дотроос ингээд нэг оч үсрээд ч юм уу те магадгүй би энийг л хийх юм байна. Би магадгүй энэ залуу шиг л ийм орлоготой болъё гэж бодож байгаа бол 5 секундын дүрмийг баримтаарай гэж би та нартай хүсье. Тэр нь ямар очиртай юм бэ гэхээр одоо те яах юм бэ гэхээр 5 4 3 2 1 гээд одоо магадгүй ямар нэг үйлдэл хийгэр Ирсакт өрх хүн рүүгээ ярих ч юм уу Ирсакийн одоо чинь өрсөн спонсортой холбуудад одоо тэ хамтарч ажиллах ч саналаа тавих ч юм уу за ингээд одоо бүтгүүлэх ч юм уу яалтч ингээд тэгвэл манайх ингээд бодъё гэдэг 7 хоног бодон дараа нөгөө ихтгэл үнэмшлийн буурдаг за Ирсактай Ирсакгүй болох л байлгүй гэдэг магадгүй та нэг 5 жилийн дараа 10 жилийн дараа харамсах цаг үе ирэх үе гэж тэр үед нь яагаад бид тэр сургалтын суучид эхлэегүй болоо би яагаад хайцсан болоо яагаад мартцсан болоо гэж тэр өнөөдөр та бүхэн маань нэгд энэ гайхалтай мэдээг сонсож байгаа бол энэ цаг цааваа зарцуулж байгаа бол энэ компани заавал одоо тий боломж гэж хатгаж аваад амьдралаа өөрчлөх боломж гэж харж аваад ажиллах юм бол танд боломж байгаа шүү гэдэг хэлье. За тэгээд миний сургалтын одоо мэдээлэл энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд одоо та бүхнийг мэдээж энэ гайхалтай Ирсак компани мөр зэрэгцээ хамтарч ажиллах бол урьж байна. Тэгээд энэ гайхалтай боломжийг хатгаж аваарай. Танд бол одоо хүн болгонд боломж нээлттэй байгаа. Гагцгүй таны харах үнцэг. Тэгээ үйлдэл хоёрлол энэ амжилтанд тэмүүлдэг те авч явдаг да. Би багийнхантаа ч гэсэн тэгж хэлдэг. Өдөр болгон үйлдэл хий. Нэг өдөр хийгээд нэг өдөр хийхгүй байх гэж бол байж болохгүй. Өдөрт ядаж 2-3 цаг.
энэ одоо тий MLM бизнес гэхээр энэ гайхалтай боломжийн төлөө өөрийгөө хурцалдаг, өнгөлдөг, тэмүүлдэг байх хэрэгтэй. Тийм чи тэгж чадах юм бол та амжилтанд хүрч чаднаа гэдэг бол хэлье. Мэдээж бэрхшээлийн цаана бол бэлэг байж идэг. Нэг сэтгэлжүүтэй ажиллах юм бол та үнэхээр амжилтанд хүрнэ шүү гэдэг бас та нартай хэлье да. За тэгээ асуу тодорхойлох зүйл байвал одоо та бүхнээс асууя, хариулъя. За асуух зүйл байхгүй бол сургалтаа өндөрлөе гэж бодож байна. За сургалт ямар санагдав? Сургалт өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Ойлгосноо. Ер нь бол манайхан ямар санагдав? Гоё болов уу? Мэдээлэл нь ойлгоогүй. За болж хэдэн удаа мэдээлэл авч ийн мөхцөг хичээ? Ер нь сүүлийн хэд хоног бол байн гарч байгаа. За маш сайн байна. Манайх ч клубын системээр ажилладаг. Өнөөдөр ганц Батбаяр яриад байхгүй. Хүн болгон өөр ингэсэн одоо лидерүүд орж иж өөр өнгөсөр өөр түүхийг ярьдаг байгаа. Тэгэхээр энэс сайхан суралцаад хөгжөөд ингэ явхад бол маш том боломж манай клубын болоод ийм байдаг шүү. За өөр асуулттай хүмүүс ирвэ. Кофе орж ирсэн юм уу? За кофе бол ороод ирсэн байгаа. Кофе бол Монголд ороод ирсэн. За Монгол зарагдах зөвшөөрлөө авсан байгаа. Гагцгүй төв борлуулалтанд ороогүй мó. За одоо яг хариулах гэж байна. За гагцгүй Ирсак компани төв группээс сайтанд нь оруулах зөвшөөрөл хараахан өгөөгүй байгаа гэсэн мэдээллийг бид нэр за би урьдчилтар байлаа. Ирсак компани гүйцэтгэх захирлын орлогчтой уулзаад мэдээлэл авсан байгаа. Жак гэд орлогч нь. За тэгээд ер нь тун удахгүй орноо гэдэг хүлээлт бол байгаа. 6 сарын одоо 10-ын дотор орчих уу гэсэн хүлээлт байна. Тэ. За. За асуугаарай. Өөр асуулттай түрүүнд нэг асуулт. За сайхан сургалт өгсөн багштай баярлалаа. Тэгээд нэг юм асуух гэсэн юм аа. Би энэ шинэ гишүүн байгаамаа. Нэг анхныхаа одоо сургалтанд орж байна. Оо за. Тэгээд Уулангаа аймгийн төвд хэдийгээр сургалтыг байхыг за боломжоор харуулж байна. За би сая Өвөр хангай аймагт бол би одоо 2-7 хоногийн өмнө очиж ажилласан. Нарийнтэл Өвөр хангай 10 их дээр ажилласан. За одоо дараагийн одоо сургалтыг би хизээ гэж төлөвлөлт мэдэхгүй байна. Тэгээд нөгөө нэг зүйл байгаа шүү та хэд бас нэг зүйлийг ойлгоорой. Би чи нөгөө багтаа хүлцгээ байчаад байгаа. Тэгээд нөгөө яг өөрийнхөө багийнхныхаа сургалтуудыг бол хөдөө ордуудаар их явж хийж байгаа. За Өвөр хангайг би өстой хэлж мэдэхгүй байна. Манай нарийнтэл бас манай нэг лидер байдаг. Өвөр хангай дээр бас нэг лидер манай байдیں۔ Тэгэхээр би саяхан очсон учраас бас ойрын хугацаанд очих төлөвлөгөө юу л байх бол одоо гэж бодож байна. Тэгээд та маань хэний багийн лидер вэ? Би одоо амар жаргал гээд нэг хүндэл орсон доо. Ерөөсө утсаар яриад л орсон байгаа. Нарийн ерөөс уулзч байсан танихгүй. За тэгэхээр амар жаргал спонсортойгоо холбогдоод сургалт авах талаараа бас яриарай гэж танд зөвлөе. Спонсор чи өөрсдөө бас сургалтуудаа өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлээр нь авч шийдэрэй гэж одоо хэлээ да. Би чи өөрийнхөө багтаа хүлцгээ болчиход байгаа юм. Тий. Тэгэхээр одоо бас яг нийт одоо клуб даяараа бол би сургалт хийж явахад нэг асуудал бас байдаг шүү дотроо хэлэхэд. Манайх ингээд чи клубын тэргүүрээ манай одоо баг дээр сургалт хийсэн үгүүд бас ганц нэг хүмүүс ханддаг л да. Тэгээ хамгийн гол нь нөгөө би чи клубын системээр ажилладаг боловч чи одоо энэ чи нөгөө баг чи өөр ингэсэн бас хөгжүүлэлтийн систем байдаг тий. Дээрээс нь спонсорууд энэ өвөгийг чи гүйцэтгэх ёстой байдаг. Гэтэл би өөрөөсөө зардал гаргаад миний багийн биш хүн дээр очиод би өөрөө сургалт хийгээд надад бас нөгөө харьцангуй байгаад бас та ч гэсэн миний оронд тавьж үзнэ гэж бодож штэ. Тэгэхээр нэг ийм тал байгаа шүү гэдгийг бас ойлгоорой гэж хэлээ. Тий. Сайн байна уу? Донтны эсрэг бүтээгдэхүүн хэдийнээс зардах бол За сайн байна уу? За энэ бүтээгдэхүүнийг би танд ямтан хэлж чадахгүй шүү. Монголд бол одоо эрүүл мэндийн яамны одоо судалгаа лаборатори шинжилгээнд бол өгсөн байгаа гэж байгаа. За яг ямар процесстэй бав гэдэг нь одоохондоо тодорхойгүй байна. Нилээн хүлээлт байна. За ер нь бол Монголд яг Эсгэлааданд бол яг эрүүл мэндийн бааттай холбоотой ер нь баад бол 8-9 баад ирсэн байгаа юм. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн биологи идэвхтэй нэмэлт байдаг гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Энэ маань ингээд хамгийн гол нь эрүүл мэндийн яамнаас гарах зөвшөөрлөн жоохон удаж байгаа тал байгаа. Сонсогдож байгаа, ажиглагдаж байгаа. Бид нар ч гэсэн бас ховын шугамаараа би ч өөрөө төрийн албанд ажилладаг учраас энэ шугамаараа ч гэсэн тодруулж байгаа. За тэгээд жоохон энэ эрүүл мэндийн яам дээр бол одоо яг ийм чиглэлийн одоо бас зөвшөөрөл олгохдоо нэлээд хойр удаан байгаад байгаа тал байна. Компани маань бол материалуудаа өгцөн гэж байгаа. За тэгэхээр энэ бол би яг танд өдий төдий гэж бол компани бүрэн төлөөж хэлэх бол их алга байна. Тэгэхээр жоохон хүлээлт байх байх гэж бодоод байна. Би одоо бодохдоо ядаж нэг ингээд нэг 8 сар хэд орчоос л гэж залбираад байна шүү дээ. Одоо наад өнөө маргаашгүй орно гэж бодлоо ярихгүй шүү лидерүү те. Тийм тал байгаа шүү. Нөгөө хүмүүсийг урахтаа ийм манайх ийм
бүтээгдэхүүн дээр сайн шиг ярьсан чинь харин хүмүүс нэхэд байгаа байхгүй надад. Тэгж байгаа. Тэгж байгаа. Тий. Тэгээд ингэж үгээд байгаа. Тий. Түүнээс гадна нөгөө 111 дугаартай тэр нэг цамцны тэрийг яаж хийх юм бол цамцны зангаа юу? Зах сэвэрлдэг үү? Тийм. Тэр чинь шүршээл хэдэн минут ойлгодог лээ заяа л дээр. 5-аас 10 минут ойлгоод угаалгах юм шиг гэж угаачих юм байлээ шүү дээ. Шүршээд 5-аас 10 минут ойлгож байгаа. Яг нөгөө мэдээж нөгөө цамцны зах нэлээд толботой болцсон, нэлээд хардаад өнгө алдаад байгаа бол тэр шүршиж хэрэглэх гэсэн үг байхгүй юу? Жоо баярлалаа. Нэг бол шууд шүршээд халуусан дэвтэж болно. Тэ. За. Одоо бүтээгдэхүүнүүд орж ирвэл шууд сайтн дээр гарч ирэх үү? Нэмэлт биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүд бол орж ирвэл шууд сайт руу орчихно. За гэхдээ яг өнөө маргаашгүй бол орох болоогүй шүү гэж таадтай л. Ер нь ойрын хугацаанд орох нь бол копи цайл байгаа. Эрүүл мэндийн болоод турах копи цай орно. За бусд нь бол хараахан бас болоогүй байгаа шүү гэд би та нартай хэлье. Тэгэхгүй манайхан нэг өндөр хүлээлт байгаад. Тэгээ эрүүл мэндийн яам чинь бас ингээд судалгаа шинжилгээ ордог. Дээрээс нь яг энэ чиглэлийн бүтээгдэхүүний зөвшөөрлөх хөтөө нэлээ бас хойрог байгаа мэдээллийг олж авсан. Удаашралтай байгаа гэх. Тэгээ мэдээж компани маань бас сая 12 сар мард материал өгсөн юм уу да. Сая сүүлхэн. Тэгээ одоо ингээд судалгаа шинжилгээний юмдаа яваад байгаа юм шиг байна. Тэгэхээр яг хизээ орохын бол би одоо бас компани бүрэн төлөөлөлт хийх бол боломжгүй шүү. Зүгээр хувийн шугамаар олж мэдсэн мэдээлэлээр бол ер нь бол жоох удаашралтай байгаа гэдэг мэдээллийг хэлье. За, өөр асуулттай хүмүүс байна уу? За баярлалаа. За тэгвэл хэдүүлээ сургалтаа өндөрлөх үү? Манайханд асуулт байхгүй. Баярлалаа. За, баярлалаа. Маш их баярлалаа. Маш их баярлалаа. За, талархлаа. Манай их спонсор бас орсон байсан юм аа. За, тэр биш спонсор орсон юм. Баярлалаа танд. За, өөр хэм бэ манайха асуулт авахгүй сургалтаа өндөрлөө төөхөө. Би чинь бас нөгөө одоо Монголын нөгөө 6 дахь директорээ бас бид бүхэн бас хүлээж авч байгаа сэтгэл юутэй бас нэг лайв хийх гээд байгаа. Тэгээд тэрүүгээ бас оръё. 6:30 гээд эхлэгээ хэлсэн байж байгаа. Тэгээд тэр лайваар бас хэдүүл эргээд уулзах байхаа. Тэгээд мэдээж гайхалтай ирч хүчтэй одоо мундаг хүмүүс маань ороод сэтгэлийн үгээ хэлнэ. Тэр Монголын 6 дахь директор болсон одоо Лавсрангийн орломоо гэдэг бас хүчрхэг лидер маань бас өөрийнхөө сэтгэлийг хэлэх байх. Тэгээд тэрийг бас та бүхэн үзээрэй. Маш гайхалтай боломж бас бид бүхэн хуваалцах гэж байна. Одоо 9 цаг 30 минут гээд лайв хэлбэр хийх гэж байна. За тэгээ За сайхан амраарай баяртай. Сайхан амраарай. За баяртай. Математик хоста. За. Баяртай сайхан амарцгаарай. Тэгээ бүгдээрээ сайхан баярлаарай. Сайхан амраарай баяртай.